яадаг вэ гэхээр ингээл хуруу дараал за шэр хийгээл тэндээс их хоронч гэдэг мэдрэмжийг аваад байгаа байхгүй. За би нэг зөв юм лайк дардсан штеп. Зөв юм шэр хийдэм чинь би одоо талбай дээр очиж яануу да тий. Би одоо хамаагүй ингээд яануу да гэдэг шиг нийт манай одоо бидний арт түмэн маань өөрсдөө зөв хуруу дарах шэр хийхийг их хоронч гэж мэдрэмж авдаг болчиход байгаа байхгүй. Би хүүхдээ сургууль сурах сургая гэж боддгоо гэдэг. Би тэрийг чинь сонсоод нэрээ тийм үзэл бодолч одоо юу байгаа юм? Тухайн цаг үед сая 500 мянга хүрэхгүйтэй үгүйтэй хүн ам яаж дэлхийг төвшдөгдсөн байж болох вэ? Яаж гэж байгаа. Аль нэг хариг гүрний колон өмч ус болоход маш ойрхон болсон байна. Сүнсэнд өөрийн гэсэн мэдлэг чадвар гэж байна. Туршлага гэж байгаа. Таны удамшлаар чинь дамжуулаад 40-60% удамшлын гений мэдээллийн сан гэж байна. Тэгэхэд орхон гол руу очиод орхон гол ном ногоон эргэжсэн байхгүй юу? Тэгээд нэгтлэн бүр цэнгэл яг орхон голоос орж иж байгаа хэсэг ном ногоон ганцхан үр дүнтэй байсан ч ихсаал нөгөө оюун үрдний чагсаал шүү дээ. Өөрсдийнх нь чагсаал. Шудраг тав. Арт сайн удирдагчийг ялгах бид нэр тархины мэдвэл зохион суйртай байх шаардлагатай болж байгаа. Өнөөдөр бид нар сайн удирдагч гараад ирсэн ч дахиад Чингис хаан төрөөд гараад ирсэн ч бид нар одоохондоо танихгүй. Ягаад гэвэл бид тэр нэгээл байхгүй болох чинь тэр мэдлэг байхгүй гэсэн. За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн минь төргий. За. Өнөө удлын дэнс нэвтрүүлгийг нэлээд хэсэг хугацаанд завсарлаж агаад өнөөдрөөс эхлээд та бүхэнтэйгээ уулзах болсондоо их баяртай байна. За тэгээд нэвтрүүлгийг нэлээд удсан янз янзын юм хийж явлаа. За тэгээ өнөөдөр нэвтрүүлэгтээ маш чадварлаг. За би бол нэлээд үнэлж хүндэлдэг нэг дүүгээ хуурай дүүгээ бас дуудсан байгаа. За монголчууд бол бүгдээ нүүдэлч тийм бясалгалын багш мөнх гайхамшиг гэж одоо бас Монголд маш ховор нэртэй залуу хүрсэн байна. За энэ залуу маань ерөнхийдөө битэр чинь ковид үед нэг 2020 он болов. 20 онд битэр нэг лайв хийгээ ярьж хахад бизнесээ сүнсээ гаргаж явуулдаг гэж намайг тухайд бас гайхуулж. Тэрийг би суг гэж их оролцоо гэдэг. Тэгэд ямар ч сан мөнх гайхамшиг дүүгээ одоо хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За сайн байна уу хаа? Сайн байна уу? За үзэж байгаа нийт хамт олондоо нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За ахта бас нэг ойр нэвтрүүлгээ хийхгүй байжгаад одоо буцаагаад шинээр нээж эхлүүлж байгаад нь бэлэг болгоод за нүүдэлч тийм гоё язгуур юм дээл бэлэг авчирлаа. Зээ баярлалаа. Харин нэг гоё юм барайл ороод ирсэн өгч байгаа мэн даа л гэж бодсон өгч л байл те. Аваа явцсан бол яг. За энэ дээл тэгээ та өмсөд үзчихээ тхөө. За энэ хаанхын хин гэж ямар хүний уран бүтээл вэ? Энэ гадуур айгүй олон залуучууд өмсөд харагдаадсэн шүү дээ. Тий, одоо ер нь бол нэлээд од болж байгаа дээл. Өвлийн дээл. Өвлийн дээл. Тийм хаа яг л ээлжил таахтаадсан. За, жинхэнэ Монгол ирмэн үү? Яна ингэ нэг дээлтэй болж гэж байгаа. Яанцтай ич айгүй гой дулаах юм шүү. Хитрхий дулаах. Энд дүү дулаах юм шүү. Нэг гэмэн хитрхий дулаах юм тий. Нэг суучаад халуусаад өгч юм. Нэг сул талтай тэрний үгээр хитрхий дулаах юм тий. За энийг одоо хаанах хийдэг вэ? Язгуур брэнд. Язгуур брэнд. Язгуур брэнд ерөнхийдөө эртний хүнүүчүүдийн олдвор эртний 13 дахь зууны байлдан дагуултын үеийн олдвороос сэдэвлэж гаргаж ирсэн хөдрөг дээл гэж байгаа. Хөдрөг дээл. Чамд хэд байгаа? Надад нэлээ байгаа. Би зүгээр ингээд дамжуулж зарж борлуулж өгч байгаа юм. Бас нэг язгуур өв соёлоо гэж байгаа хүмүүсийг дэмжиж ажилладаг гэсэн. За ийм сайхан дээлтэй боллоо. Баярлалаа. За язгуур брэндийнхаа одоо бас залуучуудад амжилт хүсье ийм сайхан. Одоо халуусаа салахгүй байна. Ингээ суучвал яа гэм бол гайгүй. Та халууц чинь. За мэдээж ийм сайхан дээл гэсэн чи мэдээж нөгөө актны хариу өдөртөө биш актны хариу жилдээ аягны хариу өдөртөө гэдэг шиг тийм ээ. Мэдээж сурчлага хийчихсэн. Энэ чинь мэдээж борлуулж байгаа бас тодорхой хэмжээнд сурчлага байх хэрэгтэй. Яг л монголчуудад дэмжих хэрэгтэй. Утасны дугаар нь авах хэрэгтэй шүү дээ. За доогоор утасны дугаараа тавиад холбогдох Facebook хаяг тавьчих. Тэгээ. Тэр одоо за язгуур брэндээр манах туслаарай. Баярлалаа. За дүү маань бол ер нь бол их оронч сэтгэлтэй, үзэл бодолтой. За битээр бол маш олон талаар нийлдэг. Үзэл бодол их нийлдэг. Хийж байгаа зүйл маань ч юу ойролцоо. Гэхдээ дүүгийн хийж байгаа үзэл бодол одоо түмэн түгэж байгаа юм нь бол хүмүүсийг оюун санаагаар нь урлагаар дамжуулж одоо соён гэгэрүүлж тэмцүүлэх гээд байгаа. Нэг тийм талаараа бас арай өөр. Би ч юм бол улаан муухраар зүгээр очиж шууд ингэ явчихдаг.
Орхон ахын хүмүүс үнэхээр баярлж байгаа шүү. Хоёлаа Facebook Баярлалаа. Тэгээ Facebook найзууд байхгүй бол би хинч шээ. Энэ хүмүүс байж л би оршин тогтнож байгаа байхгүй. За энэ хүмүүс би байхгүйсэн бол энэ хүмүүс мөр мөрөөлгөн. За би байгаа учраас энэ хүмүүсийнхээ гүүрийг хийгээд явж. Би нэгсэндээ гүүр л гэж өөрийгөө боддог байхгүй. Чадахгүй байгаад энэ хүмүүсийн сэтгэлийг хүргэж өгдөг гүүр гэл. За иймэрхүү. За ер нь бол одоо миний нэвтрүүлэг биш чинийх хэвчээ. Би яг солигдсон явж гэсэн гэсэн сууж. За 2020 он анх лайв хоёлоо хийгээд за тэгээ уулзж байхад бол биенээсээ сүнс гаргадаг. Астрал аяллаа талаар тэр чинь би сурья адэр гэж мэгээд би бас ботсоо үтсэн чадахгүй мэлээ. За тэрнээс хойш өнөөдөр 24 за 25 он болж байна. За 5 жилийн дотор мөнх гайхамшиг гэж дүү маань дэлхийн 6 оронд салбараа байгуулад бүр салбар төлөөл байгуулад тэндээ багш нар гаргаад одоо өөрөө бол хүчрэгчээд маш том болчихжээ. Би энийг гайхаад байгаа. Яаж 5 жилийн дотор одоо надаас өчнөөн дүү ингээд 20 онд надтай шал өөр юм яриад ижил өнөөдөр бүр шал өөр төвшний шал өөр юм хийцэн байж би бахархаж байна бас гайхаад байна. За хаана юу хийчихвэ? За сая 11 сард 11 сарын 11-нд Америк дахь нээлт болсон. За тэрнлүү би өөрөө очиж чадаагүй. За сая 11 сарын 23-нд өвөр Монгол дахь салбарын нээлтээ хийчихэд ирсэн. За сая 3 хоногийн өмнө Монгол дахь салбарынхаа нээлтийг хийжлээ. Одоо 12 сарын 20-нд ингээ гараад Герман, Швед гээд нээлтүүдээ хийгээд төвүүд нь бол байгуулагдсан. Нээлтүүдээ хийж амжаагүй гэсэн. Одоо би очиод бүгдэнд нь нээлтүүдээ хийгээд. За тэгээд яаж гэж байгаа шүү дээ. Яаж 6 улсад 17 улсад одоо 100 гаруй багш нарыг бэлдэж байна. 17 улсад. Бүр 17 улсад уу? Тий, өөр улсад. За 100 гаруй багш нарыг бэлдэж байна. Хамгийн гол нь шамнар бол угаасаа ойлгомжтой орж ирэх нь багш нарын тоо хүрэлцэх байгаа байхгүй надад. За тэгээд илүүтэй багш нараа бэлдэх тал дээр тулгуурлаж ажиллаж байна. Одоогоор бол. За яаж гэдэг дэр их юм бол надад бас нэг яаж гэдэг асуулт байдیں۔ 13 дугаар зууны үед те 5 анта Монгол гэртээ 5 шум малтай 5 тансаг эдэтэй тухайн цаг үед сая 500 мянга хүрэхгүйтэй үгүйтэй хүн ам яаж дэлхийг төвшдөгдсөн байж болох вэ? Яаж гэж байгаа. Ер нь бол өмнө тэдэн он тэгжээ их Монгол улс байгуулагджээ. Чингис хаан хуурай газрын эдөөг эзэлжээ гэдэг дандаа фактууд яригадаад байгаа. Яаж гэдэг нь ерөөсөй байхгүй. Энэний эрэлт гарсан маань өнөөдрийн бас миний дахиад таны одоо надаас те яаж энэ бүгдийг хийвэ гэдэг асуулттай яг адилхан гэсэн үг. Би өөрөө одоо нэгсэндээ их сургууль төгсөөгүй мэрэгжил эзэмшээгүй. Харин тэгж ярьж байсан. Их сургууль төгсөөгүй. Яагаад гэсэн чинь төгсөх шаардлага байхгүй гэд. Тэгж ярьж байсан. Тэр тухай чинь би бас шоконд ороод яагаад юм бол гэж бодоод өнгөрсөн. Тэгвэл бас тэр үед нэг бас их сони юм ярьсан шүү дээ. Гэхдээ тэнд уул уурхаа ухаад байгаа юм биш байхгүй юу? Өнөөдөр энэ хувцсыг бидний бариад байгаа нь утсыг хийх гэж тэр уул уурхаа урхагддаг. Өнөөдөр би ядаж энэндээ хайр гамтаа эдэлж хэрглэж байгаа бүх юм байгаль гэж хардаг нүүдэлчид тийм нүдтэй байсан баг. Бүх зүйл байгаль. Байгалаас гардаггүй нэг ширхэг ч юм байхгүй. Би өөрөө хүртэл байгаль, та хүртэл энийг үзэж байгаа бүх хүмүүс байгаль. Ийм сэтгэлгээтэй байсан болохоор нүүдэлчид байгальтай хамт нэг тал, дэлхийтэй хамт нэг тал байж чаддаг байсан. Би хүүхдээ сургууль сургая гэж боддгоо гэдэг. Би тэрийг чинь сонсоод байгаа. Нэрээ тийм үзэл бодолчдоо хэвээр байгаа юм. Хэвээрээ байгаа. Үнэхээр тухайн хүүхэд маань эмч ч юм уу те нарийн мэрэгжлийн талаар явхаар байх юм бол эндаа бид нар сонголтыг нь өөрт нь өгнө гэсэн. Би хүчээр чиглүүлэх гээд байгаа юм биш. Аль болох 10 жил ч юм уу те их сургуульд нэг сургаад ах сонирхол надад бол байхгүй гэсэн. Баг байхад одоо жишээлбэл намайг эрдэм ном сур гэлтэгдэг ус. Эрдэм гэдэг маань өөрөө чадвар байсан юм байлээ. Ерөөсөө жижиг чиглэлгүй том чиглэлгүй олон зүйлийг чаддаг байл гэж байгаа. Тэгээд би тэнд одоо яг өнөөдөр би яг тэр 10 жилийн сургуулаас заах нэг олон нийттэй харилцах төрлийн юмсууд байж болно. Нэмэх хас хуржих хуваах, уншиж бичих. За өөр та яг 10 жилийнхаа тэр олон томьёонуудаас алийг ашигласан. Ер нь бодохоор бас чамтай яг 100 санд нийлэн чиглэхгүй нийлэхгүй чиглэхгүй. Ер нь бол би нэг дундчиг л байх гээд байна л да. Тэгээ яг 10 жил яг одоо 10 жил сурсан зүйлээ яг одоо амьдрал дээр юу ашиглаж байгаа юм гэхээр за мэдээж тоо бол амьдрал зайлшгүй ашиглагдаа явж байгаа. За хэл бол ойлгомжтой. За дээрэс нь гадаад дотоод хэл сурах шаардлагатай. Тэгээд 10 жил тэр чинь маш олон хүүхдүүдийн зан характер донд байгаа учраас тэр өөрийгөө олж авах, өөрийгөө мөн чанарыг таних, би нөхдүүдээс юугаар илүү юугаар дутуу вэ гэдгийг мэдрэх.
Энэ нийгэмших юм чинь 10 жил маш их хэрэгтэй шүү Тийм тэр нь илүү чухал байгаад байна. Тэрийг гэхдээ зөвхөн их сургууль биш сэлц дугуулan бүх өөр бас хамт олонгууд байгаа шүү дээ. Тэр болгон дээр яг л өдрийн хөтөлбөртэй юм шиг явчих болно. Одоогор гэхдээ яг энэ тодорхой зүйл бол биш. Ерөнхийдөө яагаад тэгж яриад байна вэ гэхэлэр хамгийн гол нь энэ Монголын боловсрол гэдэг зүйл дээр энэ боловсролын системийг хэн боловсруулсан? Яаж боловсруулсан? Хаанаас энэ айдиа санаануудаа авдیں۔ Боловсролынхоо одоо судлагтуунуудыг хаанаас авдیں۔ Дандаа гадныхнаас авч байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь хэдэн 100 мянган жилээр нүүдлээд амьдраад ирсэн ард түмэн. Гинтхэн суурин соёлынхны нэг юм нэг боловсрол гэдэг юм бидэрт яг таарах үгүй юу? Тэгээд дээрэс нь гадных нь яг бидрийг бодох уу? Бидрийг яг зөв байгаасаа, бидрийг яг гоё амьдраасаа, бидрийг хүчтэй амьдраасаа гэж бодох уу? Тэгэхээр энэ боловсролын систем яг өнөөдөр яг Монгол хүн таарсан боловсрол гэж би бол хардаггүй гэсэн үг. Хамгийн гол зүйл нь энэндээ өнөөдөр бидний асуудал зовлон бэрхшээлүүдийн суурь ерөөсө боловсрол байгаа даа байхгүй. Хүн мэдхгүйгээсээ болоод алддаг. Мэдхгүйгээсээ болоод буруу үйлдэлүүдийг хийдэг. Тэгвэл тэр юуг мэдүүлэх ёстой, юуг мэдүүлэхгүй байх ёстой гэдгийг хэн хариуцах вэ гэж байгаа байхгүй. Чи тэгтээ зүгээр шууд асуугаа явчих л та. Чи өөрөө бол ихтэй сургуульд сураагүй, гэхдээ надад сурах шаардлага байгаагүй. Би одоо ч гэсэн өөрөө биеэр нотлоо явж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ яг энэ өөрийнхөө явсан замыг хүүхдээрээ заавал явуулах гад нэгсэндээ ихэнд нь халдаад ч юм уу хүүхдийн эрх зөрчөөд байгаа юм шүү. Хүүхдийн эрх гэж байгаа шүү дээ. Сурах, боловсрох эрхтэй гэдэг юм ин чи авчиад сурах шаардлагагүй гэдэг юм чигээр яг уу өөрийнхөө хүүхдийг хүн яаж хүмүүжүүлэх нь өөрийнх нь эрх. Гэхдээ чи хүүхдийн эрх зөрчөөд байгаа асуудал биш үү? Хүүхдээ хамгийн гол нь би яг одоо удамшлал нь ямар юм те яг аав ээж өвөө эмээ өвөг дээдсүүдийн суурь чадамжуудыг нь би өөрөө судлаад мэдж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар юм бол би тухайн хүүхдийн сүнсийг таньж чадна. Яг үнэхээр сүнснийх нь мэдлэг чадвар туршлага нь юу юм? Тэрэн дээр суурлаад ямар чиглэлээр явуулах нь гэдэг нь тухайн төр удамшлал сүнс хоёрын танин мэдснээр чиглүүлэхээс биш би өмнөөс нь шийдвэр гаргахгүй. Тухайн хүүхэд яг энд ямар зорилготой ирснийг нь би хараад мэдж чадна гэсэн үг. Тэгэхээр чи хүүхдээ бол нэвчүүд уншаад мэдсэн гэсэн үг үү? Мэднэ гэсэн үг ер нь мэдчих боломжтой. За энэ одоо нэлээд хил ам дагуулах гэдэг гайгүй байгаа. Одоо тэгээд угаасаа л төрүүлж одоо цас ханзалж байгаанууд нь угаасаа л хил ам дагуулна шүү дээ. Баах одоо тэгээд яг л өөрийн чинь хүүхд юм чинь өөрийнхөө л хүмүүжүүлэх хэрэгтэй. Гэхдээ яг хүүхдийн ихэнд бол халтгаар юм бол мэдээж эцэг хүн хийхгүй л биш таараа шүү. Тийм мэдээж л би одоо зөв сайн болох ээ. 10 жил мэлжүүлээ. Ихтэй сургууль сурах шаардлагагүй гэхэр ч бас гайхаад байна л да. Яг нөгөө бүр эртээр үе гэдгээрээ ярих юм бол сургууль гэж байгаагүй. Гэрт одоо сурж мэдэх өв соёл ахуй одоо гэр бүлийн юу хонь мал те одоо малтай харьцах гээл аратан амьтантай харьцах цаг уураа таних мэдэх гээл бүх юмыг одоо жижигэн цагаан гэртэл одоо бүр өв дээцээс л мэдээд өгсөн. Тэр заншлаар чи нэгсэндээ явуулнаа л гэсэн л зорилготой юм ба штэ. За одоо би танаас нэг асуулт асуулт байхаа. Таны орхон гэдэг нэрийг чи хэн өгсөн бэ? Аав. За тэгээд дээрэс нь та одоо бага насныхаа яг анхдагч мэдүүл зохио одоо тань мэдхүү хос сурыг хаанаас авсан бэ? Гэр бүлийн орчин цэцэрлэгтэй. Одоо тэгээд мэдээж цэцэрлэгт хүмүүцсэн цэцэрлэгээс л юм шүү. Цэцэрлэг тэгээд сургууль тэгээд гэр бүл чинь хамгийн чухал. Гэр бүлээсээ ахуулаад гэр бүлээсээ гараад өөр ертөнцид очино гэдэг нь цэцэрлэг болж байгаа. Тэнд олон хүүхдүүдтэй харьцсан зодолтон нүдэлтэн хадсан барин те янз янзын асуудал байсан. Тэгээд томороод ирэнгүүт 10 жилд орно дахиад бүр зодоо модоо хийгээд ингээд нэг жоохон бэлэг танхаа маягаар л өссөн шүү дээ. Тэгээ өөрийгөө хинбэ гэдгийг нэгсэн доо мэднэ. Бусдад би ийм шүү гэдгийг бас таниулна. Дархлаагаа үүсгэнэ. Тийм. Тэгээд та өнөөдөр би бол ийм хүнэ гэдэг тодорхойлолттой болж штэ тий. Тэгвэл тэр чин дандаа гаднаас ямар нэгэн мэдээллүүдийг цуглуулж иж өнөөдөр та өөрийгөө би ийм хүн. Та ингээд тэрүүгээрээ дамжуулж шийдвэр гаргалтуудыг сонголтуудыг хийж байгаа. Гэхдээ таны сүнс чи хайцсан бай гэж байгаа. Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Одоо л байхгүй 100% итгэх нь яаш. Гэхдээ итгэж эхлэе л байгаа шүү. Итгэж эхэлж байгаа тийм үү. За тэгэхээр сүнсэнд өөрийн гэсэн мэдлэг чадвар гэж байна. Туршлага гэж байгаа. Таны удамшлаар ч дамжуулаад 40-60% удамшлын гений мэдээллийн сан гэж байна. Тэр хоёрыг суйрлахгүйгээр өнөөдөр хүн зөвхөн гаднаас авсан 5 мэдрхүүрээ авсан мэдээллээрээ сайхан амьдрын хүчтэй лаг амьдрын гэдэг бол та зөв огторгон ертөнцид байдаг бүх энерги, бүх мэдээллүүдийг зөв 100% байдгаас 10% дээр л очих боломжтой гэж байгаа байхгүй.
Тэгээ үндсэндээ ягаад тэгэхээр дандаа гаднаас өгсөн. Тэгээ дээрэс нь тэрийг чи хэн өгсөн бэ гэж байгаа байхгүй. Гадны улс орнууд одоо Монголыг хүчрэхэг байлгахыг нэх хүсэхгүй байхгүй. Яагаад? Тэд нар яагаад гэвэл бидрийг байнгын боолчлоод байнгын одоо дээр үед бол гав гинж зүүж бол боолчилдаг байсан. Одоо энэ гав гинж бол бидний энэ харах сонсох үнэрлэг хамтлах хүрлцэх гээд 5 метр хүүгээр дамжуулаад Facebook, YouTube хүүхдүүдийн үзээд байгаа. Өнөөдөр бүгд нь гинж дөнгөнд далтуур орцсон гэсэн. Энийгээр дамжуулаад соёлын дайн гэдэг зүйл явагддаг. Энэ дээрээс хамаараад өнөөдөр таны шийдвэр гаргалтанд чинь, сонголтод чинь, хэл ярианд чинь хуурмаг аз жаргалын допаминд донтуулах энэ бүх ажиллагаанууд явагддаг. Дэлхийн бүх том оддуудын цаана том санхүүжүүлэгч нар байдаг. Одоо сая PDD энтер ингээл гарч ирээл ингээд сенсацууд нь тэрний цаана улс төрчид нь өөрсдөө байждаг. Улс төрчид юу хийдэг вэ гэж ярих юм бол маш том өргөн агуулгатай сэдв. Тэгэхээр энэ дэлхийн нийтийг боолчлохыг зорж байгаа хүмүүсийн системийн дотор бид нар амьдардаг гэсэн үг. Энэ системээс гараад би ягаад одоо бэлэг сургууль сурах ёстой гэж гингуутл би тэнэг гэж хоологдох энэ систем ухсрагдсан гэсэн үг. Би энэ системээс гарч хальцдагсан болохоор магадгүй заримдаа үзэн ядагдана. Гэхдээ би өнөөдөр нүүдэлчдийн сэтгэлгээ, нүүдэлчдийн өв соёлын дархлаа. Өмнө нь би хоёлаа ингээ ярьжсэн те би их орныхоо төлөө яваал ингээл те. Тэн дээр би бас уулуурхаа гэсрэгүүцэл зөндөө явсан байхгүй. Тий. Миний санаж байгаагаар тулгаа. Халуунц тулга. Би нэг бугунт руу нэг очиод нэвтрүүлэг хийчээ, нэвтрүүлгээ цацсны яг дараах нь маргааш нь жил нөгөөдрийн жил очсон бичлэг хийгээд. Тэгвэл намайг дуржсэн өнөө өдрийн дэнсийн одоо хийсэн нэвтрүүлгийн шугамар мэдээлэл аваад ирсэн. Үнэхээр ийм байна. Их орн ингэж болохгүй яа гэж хоёр ярьжсэн би тэрийг санаж байна. Тэгэхэд бас сайхан залуу үе бас зөв тэмцэл гаргалаа да гэж бодож исэн. Тэгвэл хоёрын тэр бичлэг бол маш өндөр хандлтыг аваад нэлээд өндөр хандлт. Тий, явж ирсэн. Тэндээс ер нь хоёрын замнал эхэлсэн болов. За хоёр гэж ярьж байгаа маань дахиад цаашаа улбаалаад явах бол одоо бол бүх гайхамшигын талаар ярьж байна. Тэгээд тэндээс эхэлсэн нь ер нь энэ одоо тэмцэл гэдэг зүйлийг тэндээс эхлэхийн нэг надад миний дотор нэг үйл явдал болсон байхгүй. Би нөгөө 21 аймгаараа аялаад за эхлээ баруун аймагуудаар явгууд чинь Монголын газар нутаг байгаль ямар гайхамшигтай гоё юм бэ те. Гоё сэтгэл дүүрэл те. Тэгж байгаа зүүн аймагуудаараа явахгүй. Тэгсэн чинь ингээд замд нь ингээд хонь малнууд овоолцсон, зээр гөрөөснүүд чинь овоолоос үхээстэй. За. Тэгэл жоох явж байгаа л ингээд нөгөө нэг юм уурхаанууд ингээд тааралдаал те. Тэгж жагаад бид нар нэг төөрөөд зам асуух гад нэг хөгшин хүн байхлаар нэг худагны дэргэд нэг хэдэн малнуудтай харин зам асуух гад зогссон. Тэгээд тэгсэн чинь тэр өвгөн нэг юм нүдэнд нь харцанд нь нэг тийм гониг хурцсан нэг буурал өвгөн байж байгаа байхгүй. Тэгэл зам асуугаад яг хооронд ингээл нэг л зовлонтой тэгэл нэг хальтхан юм яриад өнгөрөхөд доороос тэр одоо хутгаас ус ховоодж байгаа. Тэгэл гисэн чинь нүл хайрахтай шороотой ингээл яасан чинь тэр онгоц руугаа исч тэр ямаанууд нь баг ингээд тэр туурайнд нь баг ингээл утга бариулчих мал би нэгээ баг бүлж байгаа дуухнаа бүр тэгж амар дайраал. Тэгээ усны ягаа гарахаа болцсон гэсэн чинь энд нэг юм уурхаа бид нар тэднэртэй анх ингээд тэмцэлтээд тэгээд гисэн чинь бидрийг тэмцэлсэн болохоор бидний гүний удгийг хаагаад уурхаага барьсан юм аа. Тэгээ би тэрийг сонсоод тэгээ хүүхдүүд жаа нэгдэг сохтор орцсон. Одоо би ингээд эмгэнтэйгээ хойлохнаа байдаг. Тэгээ одоо энэ цөөх хитэн малнууд байна. Тэгээ хот руу орё гэхээр бид нар ядуучууд болно. Эндээ амьдарч ихээр бас боломж нь алах гэдэг. Тэгээд тэр хүний нүднээс нэг нулимс тусалж ирснийг би санджсэн. Тэрнээс хойшоо миний дотгошоо нэг юм яваад орцсон байхгүй. Юу вэ? Тэгээ би өөртөө ээжлэхэн одоо хүсэл мөрөөдөл зоригтой нийгэмд залуучуудын дуу хоолой хэрэгтэй байна гэд халуунцд өмнө нь угаасаа тэгж бичлэг хийдэг байсан байгаа. Тэгээ тэр залуугийн бичлэгийг үзээд за хоёлаа ингээд цаашдаа ингээд араасаа ингээд явж хагаад тэгээд нөгөө нэг тэн дээр ч нэг сэлэнгийнхээ өөртөө бас зургуудаа таны бас нэвтрүүлгийн хэсэг орцсон байсан. Тэгээд тэрний замаар явж эхэлж байгаа байхгүй би тэр. Тэгж халуунцд хоёр нь уулзсан юм байна штэ. За яг чамтай адилхан би бол 2013 онд санаж байна. Орхон гол руу би очив. Тэгэхэд орхон гол руу очиод орхон гол ном ногоо нэргэжсэн байхгүй юу. Тэгээд нэгтлэн бүр цэнгэг яг орхон голоос орж иж байгаа хэсэг ном ногоо яг нөгөө улаан цутгалын талаас орж иж байгаа нь гой цэв цэнгэг томлог.
Тэгээд нэг тиймчлэг байдаг шүү дээ. хамгийн анхны миний хамгийн анхны 60D гэж камер би хамгийн анх барьж яваад хийсэн. Тэр таны бичлэг байсан. Миний бичлэг байхгүй. Хамгийн анх би. Ягаа нөгөө нийлцсэн ингээд бэлтгэл дээр нийлцсэн нэг. Тэгээд яг тэрийг нийлж яхад би харчаад уйлжсэн байхгүй. Би хамгийн анх удаа тийм энэ голоос чинь маш олон мал ундаална. Тэр малыг тэр малыг монголчууд өөрсдөө төхөөрч идэнэ. Тэр нь цианид натрт одоо юутэй чи хортой ус. За тэгэхэд нөгөө Монгол газар алтан доорнууд за тэгээ бас уурхаанууд өшөө баахан нинжа нэлсэн тэр хөндийг бүр дуусгаж ирсэн байхгүй. Би бүр машинтай голоо гатлаад очоод 60D камерт анх удаа явж байгаа юм чи айгаад ингээд жижигнээд бичээд нэг ингээд бичээд хийж ирсэн нэг миний хамгийн анх нэвтрүүлэг. Тэр нэвтрүүлэг Монгол бас нэлээд өндрийг аваад маш олон залуучууд тэр шугамаар явсан. За яг тэр шугамаар явхад шантаж хийдэг нөхдүүч явсан, цэвэр сэтгэлтэй хүмүүс ч явсан. Яг чамтай адилхан би энэ ус гэдэг имийг хараад ус гэдэг юм чи өөрөө тэр чигээрээ амьдралыг тэтгэж хамгийн гол чухал. Ус агаар хоёр байхгүй бол хүн удаан амьдрахгүй. Тийм ус гэдэг чи хамгийн чухал. Усгүй бол бид нэр тэгэл үхэн штэ. Гэт одоо би яг өнөө өдрийн нээс гэж нэвтрүүлгийг одоо нэг уучин болвол зургтан дээр гараад ингээд ярьдаг олонний танил оруулдаг ийм нэвтрүүлэг байж бод энийг шууд гол усны талаар нэвтрүүлгийг явцсан байхгүй. Тий. Миний бол үүслэг чивтэрх ойролцоо айлцсан. Яг уснаас эхэлсэн. Ус бол амьдралыг тэгж хамгийн том юутаач зүрлэшгүй гайхамшиг. Тэгээд за ер нь бол ойлгосон. Тэнгүүтээ тулгаа чи өшөө нөгөө одоо Баасан жаргал Чингис хаан гэдэг өөрийгөө нэрлсэн. Чингис хаан гэдэг одоо залуучууд мэдэндээ хүмүүс мэдэн Чингис хаан. Та гур болвол ер нь бол нийлээд бас нилээн явсан. За би Чингис хаан гэж нөхрийг бол бүр нилээн дээр мэднэ. Яаж мэддэг гэхээр тэр нөхөр чинь 10 жилийн хүүхдүүдэд Монгол ур ухаан одоо Монгол соёлоо алдж байна гэд гэр барих арга маргыг төсөл мөсөл болгоод айгүй мундаг тийм залуу байсан. Тухайд натаа хамтарч ажиллая гэж яагаад ч хэлээ би тэр чадаагүй. Нэг зорилгын төлөө явж байгаа нь үнэн. Тэгэхээр нэг одоо шил хамт байж бүх юм явагдахгүй шүү дээ. Өнөөдөр яг л тухай үед ярьжсэн юмудаа яг чиглэлөө өгөөж юмаа хийж байгаа. Дор дорно юу? Тэнд дор дорно. Чингис хаан маань жоохон буруу яваад байна уу? Буруу гэх юм уу, зөв гэх юм уу? Эсвэл жоохон өөрийнхөө хийх юмыг далаацтай хийхин тулд нөгөө олон хүмүүст мэдгэдэхин тулд зориудаар нэг тийм арга зал хэрэглээд байна гэж би хараад байгаа. Би тэрийг тийм нэг удаа нөгөө хүүхдийнх нь юугаар гэрт нь очиж ирсэн. За. Тэгээд тэгсэн чинь тэдэн хонд одоо тэдэн оны тэдэн сарын тэдэнд лайф юм. Тэгтээ ингэж согтоо ярина. Тэгтээ ингэн гээд бүх юмнууд нь ямар ч байсан тэр хүн бичсэн байсан. Тэгвэл төлөвлөгөөний дагуу явж байгаа юм байна тийм үү? Мэдгүй тэр хүн яаж төлөвлөдөг ямар ч байсан тэгтээ ямар ч гэсэн яг дараа нь нэг тэр лайв одоо төлөвлөсөн байсан төлөвлөгөөнийхэн дагуу лайв нь яг явж исэн. Согтоо яг ингэж юмгээд те. Тэгэхээр яг та бас тэр хүний арга юм да тий. Уг нь тэр хүний боддог, сандаг юм нь зөв. Тий, зөв. Би бол зөв гэж халуунц тулгач гэсэн зөв. Гэхдээ илэрхийлэх арга нь арай жоохон буруу. Буруутсан л яваад байгаа нөө залуучууд байна уу гэж би хараад байгаа. Яаж маркетинг хийгээд сурчлагаа хийх байсан. Гэхдээ хааныг нэрийг ашиглаж байгаа бол жоохон ёс суртахуунтай өөрийгөө маш өндрөөр хичээх ёстой. Тэр дундаас за яг би ч одоо магтах гээд байгаа даа ч. Гэхдээ зүгээр миний харж байгаа за 3 залууг би мэддэг байсан. За тулгаа бол яг жоохон нэг улс төрийн хүч хэрэгэлсэн гэдэг тийм л одоо шалтгаанаар жоохон асуудалтай болсон юм шүү. Тэгээ яг одоо бол өөрийнхөө ертөнцид өөрөө бас нэг пэйж нэгээд хүмүүсийг оруулаад бас нэг юм амьдрах ухаан, өв соёл гэдэг талаас хичээл заагаадах шиг үлээ. За Чингис хааныг бол би мэдэхгүй бас юм тагл болчих шиг болоо. Сүүлд Турк мөрк гэдээ яваад юм эхнэр их мундаг хүүхэн баг шиг үлээ тий. Их мундаг хүүхэн байлаа. Бас брэнд дэлхийгээ брэндтэй тий. Тий. Тэгээд чи болохоор одоо яг 20 онд надтай анх ярьжсэн одоо бол яг өөрийнхөө чиглэлийг бүр том далаацтай баг бэлхийг дайлдан дагуулахаар нэлээд мундаг яваад байна гэж хараад баярлалаа. Татаахад байгаа байхгүй. Энэний цаач нэг яг нүүдэлчдийн сэтгэлгээ, нүүдэлчдийн бэлтгэл гэдэг зүйлийг яагаад гаргаж ирэх болсон бэ гэдгийг цаана нөгөө уул уурхаатай ингээл тэмцэл явж ирсэн шүү дээ. Тэгэл нэгийн зогсоогоод нөгөө газар нээч. Эсвэл жижиг уурхаануудыг хувь хүмүүсийн уурхаануудыг хааж хайж золигт гаргангуудаа томчууд дронч дээгүүрээ нисэхгүй өөрсдийнхөө уурхаануудыг авч үлдээдс. Цаана дандаа улсын хурлын гишүүд яам тийм томчууд байсан.
Энэ дээрээс би за энэ ингээд тэмцээд нэмэргүй юм байна. Яах вэ гэдэг бодол руу орж ирсэн байхгүй. Тэгж явж хагаад энэ соёл гэдэг чинь өөрөө дархлаа юм байна. Өв соёл гэдэг чинь өөрөө дархлаа юм байна. Монголоо өмгөөлж хамгаалдаг, Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байгалыг хайрладаг хүмүүсийг бий болгохын тулд ерөөсөө Монголын өөрийнх нь өв соёл юм байна гэдгийг олж таньсан гэсэн. Тэгээд тэрний цаана байдаг утга учирууд байна. Зөвхөн хүмүүс одоо ингээл бэлгийг гингуц зүгээр бүжиг гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд бэлгээний цаана Монголын ахуй амьдрал тэр чигтээ явж байна. Жишээ. Жишээ нь одоо ноос савах, үнэгээ саах, мод хаглах бүгд бүжгийн хөдөлгөөнүүд. Одоо бүжиг юм шигээр ороод ирсэн. Тэгвэл соёлоо хадгалж авч үлдэх бодлого явж цаана. Дээрэс нь одоо dance therapy гэж яриад байна. Хөдөлгөөнөөр өөрийгөө эрүүл болгох тэр явж байна. Дээрэс нь өөрийнхөө дотоод энерги удирдах чадвар явж байгаа бэлгэн дээр. Энэ талаас нь нэг хүмүүс сайн мэдэхгүй. Дээрэс нь уртын дуу гэхэд хардаа хүний сэтгэл зүй одоо сэтгэл зүйн салбар одоо ингээд яг жоох хүүхдүүдээр яаж ажиллахаа мэдэхгүй байна. Тэ? Одоо гацаанд орж эхэлж штэ. Тэгэхэд одоо уртын дуу сэтгэл зүйн бухимдал, сэтгэл зүйн гэмтэл травмануудыг эмчилж байгаа байхгүй. Оюун санаа тэр гадаа дотоод хэн байх нь хамаагүй. Яагаад гэвэл Монголын өв соёл өөрөө байгалаас авсан соёлууд байдаг дандаа. Тэгэхээр бид нар чи өөрсдөө байгалийн бүтээлүүд мөн үү? Тэрүүгээр дамжуулаад байгалийнхын соёлыг өгчхөр хүн цаанаасаа өөрөө ирэхгүй байгалаг болоод байна. Өөрөө ирэхгүй байгалаа өв соёлоо Монголоо хамгаалдаг болох юм байна. Энийг олж таниад энэ дээр суурлаад Монгол бясалгал гэдэг зүйл яагаад байхгүй байгаа юм бэ? Бид тэгвэл Монгол бясалгал гэдэг зүйлийг гаргаж ирээ л та. Дандаа ариаба шири одоо ингээл рики гэл дандаа гадны бясалгалууд. Тэгэхээр Монгол бясалгалыг гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Бясалгалтай энэ өөрөө байгалийн бясалгал юм байна. Тэнгэрийн бясалгал юм байна. Энэ талаасаа үүгээр дамжуулаад дотор нь байгаа сүнсийг нь оюун санааг нь чинхэндээ тэр хүн хинбэ гэдэг тэр зүйлийг нь сэрэхийг зориод түүгээр дамжиж явж байгаа болохоор нөгөө Монгол нь хаа олдох вэ гэдэг шиг тий үүг дээдс нь хаа олдох вэ гэдэг шиг гаднаас 5 м хүүгээрээ авж байгаа мэдээлэл чинь таны яс цусны гений мэдээлэлтэй чинь таарах үед гений сэрэлт гэдэг зүйл явагддаг. Тэндээс та өөрөө ирэхгүй дотроос ч ингээл хүч чинь байж даал өөрөө ирэхгүй авиас чадвар чинь ундраал эхэлдэг. Тэгэхээр бидний хүүхдээчүүд бүгд уртын дуугаа дуулаад бэлгээ хийгээд энэ өв соёлуудад тээгээд ирсэн байхгүй өв тээгчд. Бид нар бас өвөө тээгээ явж байгаа гэсэн үг. Энийг тэгээ чи одоо хэр удаан хугацаанд яаж судалж олж мэдв? Энийг одоо чамтай гэхдээ өөртөө чиг холбоотой болчиход байна шүү дээ тийм. Энийг судалж мэдхийн тулд би болохоор өөрөө ер нь бол хамгийн анх заадар чи 11 онд рикигээр гадны бясалгалаар бясалгал хийжсэн гэсэн. Тэгээд нэг л улам ингээд сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй уур уцаартаа бухимдалтай ганцаардалтай хэцүү эмор бол тэ. Гэхдээ энэний цаана өөр юу байгаа юм бол Монгол бясалгал гэдэг зүйл байдаггүй юм бах та гэж хайж явж байгаад Монголынхоо өв соёлыг олсон байдэ. Тэгээд тэр одоо дундуураа дахиад их орон ингэж явж байгаад ерөөсөө соёлч нь буцаагаад аврахал миний түрүүний юм зөвл байсан юм байна да. Соёлын дархлааг л бий болгоё гэдэг рүүгээ чиглээ явцсан гэсэн. Энийг яг цаад нарийн утга учир тайлал за яг бэлгээний цаана юу явдгийг яадаг гэдэг юм дээр бол миний нөгөө тэнгэр үзэл бөөмөргөл гэдэг зүйл хамаатай. Одоо үг дээдсүүд маань өөрсдөө эдрийг тайлбарлаж ярьдаг. Өөрсдөө энэ бүх суурьуудыг нь ойлголтуудыг нь өгдөг. За тэрүүгээр дамжуулаад үг дээдс за өөрийнхөө одоо язгуур сүнс өөрийнхөө уншиж судалж байгаагүй зүйлсүүдийг өөрийнхөө яс цусныхаа мэдээлэлээс татаж ойлгож ухаарах боломжтой. Тэнгэрийнхээ өгөгдлийг хүлээж аваад тэр зүйлсүүдийг дамжуулах боломжтой болсон. За ер нь ойлгомжтой. Тэгээд би ингэж боддtiin. За одоо л сүүлийн үйл тэмцэгчнэр гээл гарч ирээл байгаа. Утас барайл зүгээр ингээл утас барайл ингэх юм бол тэмцэгч нэртэй болчдаг. Утас барайл ингэхээр хэрүүлжүүлчихдэг. Хараал ерөөлөг хамаагүй уусгадаг. Эднэр бол тэмцэгч биш. За яг одоо бас нэг талаар энэ ухаалаг утас гэдэг чинь өөрийнхөө биеийг хамгаалах эсвэл нөгөө баримт нотлохоо гэдэг талаас бас нэг талаас харж болно. Гэхдээ ер нь ингээд олон жил бас ингээд монголчууд их орон газар шуурга хайрлаач бие биендээ туслаач гэдэг имийг хийгээ явахын одоо зүгээр миний бодол юу болсон гэхэд Монголд байгаа хүмүүс маань өөртөө ингээд дарлуулаад ивлэн нэгдээд дээр гасан хүмүүсийнхаа хариуцлага тооцож чадахгүй ингээд бүр ингээд хоорондоо бие биенийг хэмлээд айгүй хэцүү болж эхэлж байна. Энэ дундаас гадаадад амьдарч байгаа монголчууд
маш их орон сэтгэлтэй яг үнэхээр нөгөө бүр уулын орой дээрээс Монгол руу ингэж цоо шин бүгдийг нэвчүүл тартсан. За эх орон маань ийм болж байна. Бид нэр ингэх юм бол ингэн гээд эх орон сэтгэлтэй хүмүүс дандаа гадаадд гарчгүй гэдэг ийм ойлголт төрөд байгаа. Эсвэл гадаад гарсан хүмүүс эх орон сэтгэлтэй болчоод байна уу гэдэг ийм хоёр асуудал байгаа байхгүй. Тэгээд чиний хувьд одоо 6 оронд салбараа нээсэн. Тэгэхэд одоо яг жинхэнэ мэдэгдэж байгаа юм тест. За яг Монголд үйл ажиллагаа явуулж хад ямар байсан? Одоо гэтэл 6 оронд үйл ажиллагаа явуулахад аль нь илүү далаастай, аль нь ер нь мэдээж яг одоо энийг маш сайн мэдж байгаа даа. Гэрээсээ гараад сум ороод гэрэн би саналаа. Сумаасаа хот ороод сумаа би саналаа. Хотоосоо хайрт мортоод хотоо би саналаа. Энэ юу хэлээд байна гэхэлэр хүн яг дотор нь байж байхдаа тухайн зүйлийг мэддэггүй. Сайхныг нь, гоёыг нь, муухайг нь заримдаа бид нар байгаа орон зайнаас жоохон сугараад хөндлөнгөөс юмыг харах үед алдаа нэм, оноо нэм, нутгаа санана. Ингээл нутагтаа очимоор айргны үнэр чинь зүгээр ярихад л үнэртэй л гадаадд очихор чинь те. Гаднаа одоо гадаадд амьдардаг манай монголчууд маань сайн мэдж байгаа. За тэнгуут чинь тэд нар маань хамгийн гол нь хол байгаад нутгаа санаад байна нэгдүгürt. Тэнгуут санаад байгаа нутгийг нь уул уурхаа ингээл ухаж түнхчээл улс орн болохгүй байгаад байна штэ. Тэгээ дээрэс нь Монголд байхлаар ягаад энэ асуудлууд харагддаггүй вэ гэхэлэр за эндээ амьдарч байхад хүмүүс өлсгөлэн байгаа байхгүй юу? Хүмүүс түгжрээд байгаа байхгүй юу? Хүмүүс хүүхдтэй гаргах байсан цагаа түгжрээд өнгөрөөч чинь. Хүүхдтэй гаргах байсан цагаа ажил дээрээ өдөржин шөнөжин суугаад өнгөрөөч байгаа байхгүй юу? Хүүхдтэй би хоолтой байлгамаар байна шүү дээ, тэ. Тэгэд ийм завгүй байгаа хүмүүс асуудал зовлон одоо ойрхон тулгараад байгаа асуудал нь хүүхэд өлсөд уйлаад байна. Тэр холын тэр одоошбол 21 аймагт болж байгаа, дорнодод юу болж байгаа тэд нар дотоохондоо хамаагүй болчиход байгаа байхгүй. Хамгийн гол нь хамаагүй болгочоод байгаа байхгүй. Ингэжиж бидрийг одоо байнгын завгүй өлсгөлэн байлгажиж улс төрийнхэн бидрийг удирдахад амархан болдог. Яг үнэ. Тэд нар чинь 100 мянган төгрөг өгөхөд ягаад аваад байгаа өлсөд байгаа болохоор шүү дээ хүүхдүүд нь. Тэгэхээр бидний түгжрэл арилахгүй, бидний утаа арилахгүй, эдрийг арилахгүй байх системтэй эднэр зориудаар ийм байлгадаг. Ингээл алдаг оног ингэс тэгсгээл тэ сүүлийн үед арилгачих юм бол хамгийн гол нь хараа энэ хүмүүс чинь өөр юм бодох завтаа болчих гээд байгаа байхгүй ард түмэн. Тэгэхээр эдрийг чинь завтаа байлгаж болохгүй гэдэг бодлоо байдаг. Сүүлийн урд нь чинь ингээл хідэн саяар идлээ гэж ярьдаг байсан. Одоо хідэн тэр бумаар гэж ярьдаг болчихлоо шүү дээ. Одоо бүр их найдаар нь их найдаар идэд энэ хэд монголчууд юу ч болоогүй шөнгөрөөд шүү дээ. Энэ айгүй хайран байгаа. Тэгээ би нэг айхтар хэцүү юм асуумаар байна. За би өөрөө сүүлийн үед бас тийм мэдээллүүдийг аваад байгаа. Монгол эзэнтэй шүүгээд түрүү жил нэвтрүүлэг яг эдэр 9-ийн өвөтөнд бид нар гадаа өвлийн өвөтөнд майхнаа бараад 9-үлээ явсан. 9-үлээ явлаа. Яг ягаад ч тоон тэгээ таарч зүгээр шууд Facebook найзуудаас ягаад за миний нэг яг таньдаг дойр дотны 4 5 бусд нь Facebook-ээр надтай найз би танихгүй юм. Нийлээд бид нар 9-үлээ гараа явсан. За тэгээд говийн бүх нутгуудаар тойрсон. За тэнд хятадууд одоо жишээ нь чамаас хүчээр тулгаж хутга тулгаж дарамтлж газрыг чинь худалдаж аваагүй. Чи өөрийн гэсэн нойллоо газартай байна. Чамд 50 сая төгрөг 100 сая төгрөгийг дөнгөж чи өгч байгаа. Ягаад тэгэхээр чи ядуу. Чи ягаад тэгэхээр өсөж байгаа учраас хүүхч өсөж байгаа учраас зарчиж байгаа. Дөнгөтөр хятад хүний нэр дээр. Гэхдээ хятад хүн эзэмшихгүй Монгол хүн байгаа. Гэхдээ цаана хятад хүн байгаа. Маш олон газар тийм болцсон. Бомтыг дагаад тэр чигээр хятадын эзэмшил. Ингээд өмнө говь чинь нөгөө нэг газрын зураг байдаг юм да. Тэр чигээр ингээд хятадын эзэмшилсэн. За энэ дээр би нэг юу асуух гээд байна гэхээр чи санаа өөр Монгол салбар нээсэн гэхээр одоо асуух гээд байна. Баталгаажуулах гээд байна. Хятадын засгийн газраас хууль гарсан гэж би сонсоод байгаа юм. Үнэн удлыг би яг сайн баттай мэдэхгүй байна. Гэхдээ хятад иргэнийхээ өмчийг хятад улс цэргийн хүчээр хамгаална гэдэг ийм хууль гарсан гэж би сонсоод байгаа. Гэхдээ энийг би яг баталгаатай яг тийм байх шүү гэдэг имийг бол олж хараагүй би хайгаад болохгүй байгаа. Гэхдээ ийм шуум бол явж байгаа. Шуум болгон дандаа заавал ардаа нэг шалтгаан байдаг. Энэ тал дээр юу гэж бодож байна? За өвөр монголч юм уу хятад гэдэг талыг ярих юм ууг нь их байна. Гэхдээ энийг хамаагүй ярьж болохгүй. Дэлгэцсний өмнө тэнд бас зөндөө үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Таны яриад байгаа амиг би яг мэдээд ойлгоод байна. Яг юу ярих гээд байгааг чинь. Гэтэ хамаагүй дуурж болохгүй байгаад байна. Тэгэхээр энэ яагаад асуултыг алгас. Тэнд чинь ягаад тэгэхээр үйл ажиллагаа явагдаж байгаа. Өөр давхар одоо ажлууд явагдаж байгаа.
Окей, ойлгоо. Тэ. Бүгэн салбараа нээсэн гэдэг маань мэдээч хэрэг за чамаг бол би ойлгож байна. Юуны төлөө явж байгаа. Тэгэхээр хэрвээ чи тим гэд мэдж байгаа юм ярьчих юм бол тэнд байгаа нөгөө баг Би хамт олон надаас багш нар гадна чинь тэнд үйл ажиллагаа явагдах боломжгүй болчихно. тэгэхээр бас үнэхээр ярих боломжгүй. Тэ. Гэхдээ үнний ор байгаа юм. Тэ. Байгаа. Мэдээж байгаа. Одоо угаасаа өмнө говьд дотор ямар нэгэн сум аймагуудын нэрсүүд аль хэдийн өөрчлөгдөд. Тий. Тэгээд дээрэс нь одоо Монгол гэдэг улс чинь ямар нэгэн аль нэгэн улсын мууж гээд угаасаа дэлхийн нийтэд зарлагдсан байгаа шүү дээ. Харин Зарим нэг газрууд чинь нээлттэй одоо сонгон шалгаруулалтын тийм зарж борлуулагдах хэрэгтэй олон улсын сайтар бас тавигдсан те зөндөө олон юмсууд байгаа шүү дээ. яана. Яаж эндээс гарах вэ? Энд дээр хоёлоо эхлээд улс их орон тэр уул уурхай хэслүүдээ нэг хувь хүн дээр буцаагаад нь бүх асуудлуудыг яаж авчрах юм бэ гэдэг тэр жоохон бодох. Өнөөдөр улс их орондоо санаа зовдөггүй хүн гэж байхгүй. Бүгд санаа зовж л байгаа. Гэхдээ тэнд уул уурхай ухаад байгаа юм биш байхгүй юу? Өнөөдөр энэ хувцсыг бидний бариад байгаа нь утсыг хийх гэж тэр уул уурхай урхагддаг. Өнөөдөр би ядаж энэндээ хайр гамтаа эдэлж хэрглэж байгаа бүх юм байгаль гэж хардаг нүүдэлч тийм нэгтэй байсан баг. Бүх зүйл байгаль. Байгалаас гардаггүй нэг ширхэг ч юм байхгүй. Би өөрөө хүртэл байгаль, та хүртэл энийг үзэж байгаа бүх хүмүүс байгаль. Ийм сэтгэлгээтэй байсан болохоор нүүдэлчд байгальтай хамт нэг тал, дэлхийтэй хамт нэг тал байж чаддаг байсан. Дэлхий одоо байгаль хоёр Монгол хүний төлөө байж чаддаг байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо тэнд л уул уурхай ухаад байгаа юм шиг. Яг үндэ би тэнд зоргоороо одоо усыг гоожулж чинь. Би нэдэлж хэрглэж байгаа юмдаа хайр гамгүй зоргоороо. Энийг би хайр гамгүй энэ аяг тавгийн шанах бүх юмнуудыг хайр гамгүй эдэлж байгаа маань өөрөө би уул уурхай ухаад байгаа байхгүй. Худалдаа болтон би болоод худалдаа хэрэгцээ би болоод газар нутгийн худалдаад байна гэсэн үг шүү дээ. Мөн дээрэс нь би өнөөдөр хариуцлагагүй болохоор бид нар өнөөдөр хариуцлагагүй болохоор яаж хариуцлага тооцож чадах юм бэ? Хариуцлагагүй хүн гинт гарч ирснэ. Та нар хариуцлагагүй байна. Ийм хариуцлага зөндөө олон жигсаалууд одоо өнгөрсөн жилүүдэд боллоо шүү. Үр дүн юу ч гараагүй байхгүй. Ойн болж л байдгийг. Ойн ингээл худлаа үнэ ингэж л байдгийг. Одоо хүмүүс залхацсан. Тийм залхаад хариуцлагагүй, хариуцлага тооцох боломжгүй үр дүн байхгүй. Ингээд тэрхэр хүмүүс юу гэж бодогдохор нэг тэгс ингэсгээд ингэдэг тэгдэг. Ганцхан үр дүнтэй байсан жигсаал нөгөө оюун рутны жигсаал шүү дээ. Өөрсдийнх нь жигсаал. Шудраг тав. Ард түмний жигсаал болохоор ерөөсөө болдоггүй. Тэр дунд олын танил ч юм уу нэг хошин шогийн хүн ч юм уу оруулж ирээ шургуулад тэгээд тухайн зүйлийн яг зорж байсан зүйлээс нь хазаалгаад дэвтэйхэн сенсац нь ингээд эргүүлээ аваа явчихдаг. Тэгэхээр үндсэндээ бид нар яг юу тооцоод ямар хариуцлага тооцох гээд байгаа хизээ яг тэрнийх нь үр дүн гарах юм. Тодорхой юмнуудыг нэхэж мэдэхгүй. Өнөөдөр тэгэхээр бид нар оюун санааны хувьд, сэтгэлгээний хувьд бүх юмн дээрээ дорой байгаагийн шинж ихгүй. Өнөөдөр бид нар хулгайч байгаад байгаа болохоор хулгай хийдэггүй хизээч нөгөө адилхан хулгайчтай битгий хулгай хийгээч гэж хэлдэггүй байхгүй. Тэгэхээр бүгд л өнөөдөр тэр мөнгө төгрөг, тэр эрх мэдэл олох юм бол ихэнх ард түмэн адилхан л хулгайлна. Бидний ёс суртахууны хэм хэмжээ доогуур байна гэсэн үг. Тэгэхээр бид нар нэг хүн та яг юу хийж чадах вэ гэдэг асуулт. Та эх орныхоо төлөө нэг ч гэсэн юм хийгээд хэл одооноос. Цаан чинь эх орн чинь байгаа шүү. Үг дээдсээ чи үлдээсэн газар нутаг байгаа шүү. Өнөөдөр миний өвөө байлдаад явахдаа тий зүгээр нэг одоо ингээд намайг сайхан амьдруулах гад юм уу те намайг нэг байр машинтай болох гэж өдий хэдэн зуун мянган жил байлдаж газар нутгийн хөдлөө зорж ирээгүй байхгүй. Тэгэхээр яах гэж яг байлдаж өдий хүртэл дэлхийг төрчтгөж явсан байх вэ? Тэгэхээр тэрний талаар та жоохон эргэцүүлээд одооноос жоохон өөр өөртөө хариуцлагатай ухамсартай жижиг ч гэсэн үйлдэл их оронч мөн бохгүй. Тийм шүү дээ. За ерөнхийдөө яг хөө тэр ярианд уул уурхай гэдэг ярианууд нэлээд гарчлаа л та. Тэгээ уул уурхай гэж ярих тэр ер нь бол уул уурхайг эсэргүүцдэг тэнэг хүмүүс биш. Уул уурхай дагаж улс орн хөгждөг. Гэхдээ хариуцлагатай, байгальтай, ээлтэй тийм уул уурхайг бол хүмүүс зүгээр л дэмжих хэрэгтэй байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь газрын баялаг одоо бүхэл нөө хэрглэж байгаа юм чинь тэндээс олж байгаа. Гэхдээ газар доорх тэр сайхан баялагийг нь авсан бол буцаагаад нөхөн сэргээлт хийгээд мод зүлэг тариад те ингээд ийм байх хэвээр. Мэдээж хэрэг энэ дэлхий дээр оршин тогтнож байгаа учраас газрын баялагийг бүх улсууд л ашиглана. Гэхдээ хамгийн гол нь хайртай байх. Эргээд одоо байгалаа хайртай байгаасай л гэдгийг
одоо өнөө өдрийн дэнсийн хувьд бол байнга хилж явдгийг. Тэгээ уул уурхай эсэргүүцдэг гингүүт тэр чигээр эсэргүүцдэг гэж дэмждэг өмждөг гэл ингээ яриад байдаг учраас энийг хэлмээр санагдаж байна л да. Хамгийн гол нь ер нь хүн гэдэг амьтан бол энэ яваа насанда хариуцлагатай л байх хэрэгтэй. Хэлсэн бол одоо хэлсэн амдаа хүрдэг, амлсан бол заавал араас нь явдаг. Хоосон яригч нар маш хөлчлөө шүү дээ. Айгуу гоё ярьдаг. За тэрийг дагаж намирдаг хүмүүс зөнд байна. Ярьсан бол хийж чаддаг хүн байхгүй шүү дээ. Хийдэг нь маш цөөхөн, ярьдаг нь айгуух. Уран гой донгоддог маш олон хүн биш яг үнэ. Тэгэл утас барайл ингэхээрэл баатар дүрд орчдөг. Одоо сэтгэлтэй л байх хэрэгтэй. Жохон лайкны тоо хөөдөг. Манай хандлт гэдэг юм. Хандлт гэдэг зүйл хөөдөг. Одоо нэг юм ард түмний дунд ч юм уу одоо нийт бидний дунд нэг зүйл үүсэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо нэг юм допамин за аз жаргалын гормон те. Яадаг вэ гэхээр ингээл хуруу дараал за шэр хийгээл тэндээс их хоромж гэдэг мэдрэмжийг аваад байгаа байхгүй. За би нэг зөв юм лайк дардсан штеп. Зөв юм шэр хийдэм чинь би одоо талбай дээр очиж яана уу да тий. Би одоо хамаагүй ингээд яана уу да гэдэг шиг нийт манай одоо бидний ард түмэн маань өөрсдөө зөв хуруу дарах шэр хийхийг их хоромж гэж мэдрэмж авдаг болчиход байгаа байхгүй. Энэ маш том аюул байхгүй юу? Тэгэд одоо хэлж байгаа хүмүүс энийг лайктараараа шеэр хийгээрээ та их оронч мөн бол гэж байгаа ч юм шиг яриад үзэл хандлт нь их болох тусмал мундаг оосто гоё явлаа гэдэг. Гоё явлаа ингээд гэл ямар ч төрсэн зүгээр л энэ утсан дээр л одоо амьдрал өрнөд байгаа байхгүй юу? Утас хаагаад амьдрал дуусчихад байгаа байхгүй юу тий? Утас хаагаад амьдрал нь дуусчихна. Тэгээ хамгийн гол нь яг эх орныхоо төлөө үнэн чударгаар тууштай тэмцээ дураат ч юм уу тий? Явъя гэхэлэр тэр хүн аль хэдийн би тэмцсэн штэ гэдэг мэдрэмжээ итгэл үнэмшлээ нөгөө хурууга дараад авцсан бохгүй юу? Тарих нөгөө нэг тий лайк дараад шеэр хийсэн юм чинь тарих нөгөө нэг бодит байдал төсөөлөх хоёрыг ялгаж чаддаггүй тархины нейрон өөрөө. Тийм болохоор хүмүүс тэндээс болцсон гэдэг мэдрэмжийг хийцэн гэдэг мэдрэмжийг авчаад байна. Тэгэхээр өнөөдөр тэр хангалтгүй байхгүй да. Дахиад бид нар зөндөө олон хийх юмсууд байна шүү дээ. Өнөөдөр зүгээр ажиллаа хийгээд чин үнэн шударгаар татраа төлж байгаа хүмүүс өөрөө жинхэнэ их оромчид, үндэсний үйлдвэрлэгчид тий яг л тэр хүмүүс хинээс ч гуйхгүйгээр бор амьдралаа болгоод эхнэр хүүхдээ тэжээгээд гэр орноо авч яваад тэд нар их оромчид мөн бохгүй. Тэгтээ заавал ингээл талбай дээр гарч иж биш. Өнөөдөр хүн болгон янз бүрийн байдлаар их орныхоо төлөө хичээж, их орныхоо төлөө зөв зүйлийн төлөө, буруугийн төлөө тэмцэж явж байгаа. Одоо тэгтээ талбай дээр гараад ямар ч амжилт болохгүй, итгэл үнэмшил байхгүй болсон. За үнэхээр мундаг нэг хүн гараад үнэхээр их оронч. За магадгүй чи. За хоёулаа талбай дээр гарыг. Яг энэ үзэл бодлоор үнэхээр монголчуудаас сэрээч. Хин нэгэн орж ирээд дундуур өмүүлээд за эсвэл чи тэр хин нэгэн намын бууныхаа олгоод хин нэгнээс мөнгө авсан болгоод ингээд тэнгууд нөгөө масс чинь аль нь итгэхгүй ингэж игээд тэгээд харлуулад ингээд хинч шулчихна. Өнөөдөр өөр зам хаах хэрэгтэй. Одоо яг чинийхаар нөгөө зүрхэнд нь урдлагаа, ухаанаа, энэ хүмүүсийн тарих толгойг сэрэж жоох мэдлэгтэй л болох хэрэгтэй яг үнэндээ. Яг би саяхан нэг хараа пост бичсэн. Одоо залуу үе. Чи өөрөө зөндөө сонсох залуучууд 35-аас 70 насныхан үхэж өрөөдөж байж Монгол цэвэршнэ. Аль дээрээс хойш явуулга яриа штэ. Би нэг сая сүүлд нэлээд сонслоо. Тэгээд яг хөө би энэ дээр бас зарим зүйлтийн санал нийлнэ. За би нэг залуучууд чи ингэж шүү хөгшчүүлээ. Одоо миний насныхаа би одоо үхтлийн донд орцсон явж байгаа шүү дээ би өөрөө. Яагаад ингэж шилжүүлэх болов та нар? Одоо ингэж хэдүүлээ залуустай үлгэр дуурайл болъё. Бид нэр ингэж залуучуудаа амар дорд үздэг, загиндаг, ингэж дээрлэгдэг тий. Эсвэл ингэж юу гэдгийг айгүй шуналтай тэгээ нэг ийм жоохон тийм байна л да яг үнэ одоо төрөмгийн яочруу дайрдаг дайраал ингээд жоохон би гэдэг төлөвтэй. Тэгээ ингэнгүүт тийм пост бичсэн чинь за ер нь бол яг миний нөгөө фэйсбુક дагах найзууд ч юм бол ер нь яг эко яг л нөгөө миний үзэл бодолтой нэг үүдэг хинхэн зөв. За тэр дунд яг нөгөө дагахгүй хөндлөнгөөс орж иж байгаа хүмүүс бол чи үхээч чи төрүүлж үхэлтэй чиний эцэг чи үхээ үсттэй гэдэг 5-6 пост орж иж байгаа. Би тэнгүүд л яана. Ийм байхад чинь залуучууд ингэж хэлэхгүй яах юм бэ гэж би хариу хичээл тэгэл орчих байгаа. Энэ дээр одоо миний хувьд юм бол бидний одоо энэ одоо 50-та 60-та 70-та манай өвөө эмээнэр өнөөдөр тэд нар юу туулсан бэ гэдэг нь маш чухал байгаа байхгүй юу.
Тэд нар өөрсдөө баг байхдаа аав ээжээс өвөө эмээгээс ямар мэдрэмжийг авсан бэ? Тухайн үед Оросын дарлал, Манжийн дарлал, хилмигдүүлэлт, геноцид, хомроолон устгах маш хүнд хэцүү мэдрэмжтэй. Тухайн үед одоо бидний өвөө эмээ үхээчээ гэж байгаа хүмүүс өөрсдөө жоох хүүхдүүд байсан бохгүй. Юу мэдэрч өссөн бол ямар мэдрэмжийг авч, ямар сэтгэл зүйн гэмтлийг авч, оюун санаа нь ямар орчинд өссөн болоо. Өнөөдөр тэдрийг тэгээд сэтгэл зүйч гэж байгаагүй тухайд. Яг боловсрол гэдэг чинь тэгтлээ айхтар хөгжөөг байсан тий. Тэр чинь тэд нар маш хүнд хэцүү зүйлсүүдийг тэгээд улс их хоронтой газар нутагтайгаа мөн дээрэс нь бидрийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй үлдсэнийг нь үнэлээд тэдрийг зөвхөн хайрлаад ойлгочих гэж байгаа. Өөр тэдрээс одоо яг юу гисэх юм бэ тийм үстэй. Өнөөдөр бид нар тэр цаг үед байсан бол юу мэдэрч өсөх байсан. Үнэхээр одоо жишээлбэл 8 чимэд ахын одоо цагаан бороог уншихад ч юм уу 50хан жил 100хан жил ухраагаад хэдүүлээ түүхээс судлаад үзэх юм бол бидний өвөө эмээнэр тэ элен цолон зөвөөмөр үнэхээр аимшигтай зүйлсүүдийг туулаад өнгөрөөцсөн. Энэ хүмүүс ийм зам төлөвтэй байх нь, ийм характертай, ийм амар байх нь аргагүй байхгүй. Тэгэхээр энэ дунд ямар ч байсан бид нар их оронтойгоо байна. Үг хэл эзэл бодлоо хоёул ингээ яриа суух. Тэдний ачих гавья. Тэрийг нь хүлээд тисээд суугаад тэ тэдрийг ойлгоод хайрлаад суучих. Дараагийн бидний одоо 30 40 насныхан болохоор ер нь бол энэ дээд үе доод үе өвс соёлоо үрх хүүхдүүдэд өвлүүлэх зааг нь биднээс бүх зүйл шалтгаалж байгаа. Зэт үеийнхэн дандаа гадны Холливуд, Америк нөө илээ яваа сайн яваа гэх шиг бүх юм заагаад өгч штэ. Тэр бол Монгол юм байхгүй. Дандаа гадны юм байгаа. Цөөхөн хэдэн гүүр болж байгаа холбоос нь одоо бид нар хийх ёстой ажиллаа хийж өвс соёл, үүх түүх энэ Монгол язгуур үнэт зүйлээ үр хооцтой дүүнэртээ одоо өвлүүлж өгөхгүй бол дүүнэр тэр зүйл одоо байхгүй. Зөв шүү. Бас чиний тэр чигтээ гадаад гэдэг болно. Хэл соёл түүх устгах юм бол тэгэл бид нар Монгол ер нь бол яг одоо чиний юутэй санал нийлж байна. Би ч бас ойлгож байна. Тэгээд тухайд яг тэр хүмүүсийг тэгээ харахад бол та нар юм бахад яандаа гэж би бичижсэн. Гэхдээ одоо залуучууд тэгвэл ахмад үе битээ тэгж хараа. Яг чиний насан дээр тэр хүмүүс ямар зовлон туулаад өдий үрчээд тэр нь арилахгүй тэр зовлонгоо тээсээр яваа байлаа те. Тэгвэл одоо залуучуудын одоо нөхөрчүүлэг үхээч та нар хүчиж Монгол цэвэрсэн гэж бодож ярихаа ер нь болох хэрэгтэй. Гэхдээ бас настайчууд хөгсчүүл одоо миний үеийнхэн залуучуудаа бас хитрхи битий басан жил. Шинэ үе гэдэг чинь шинэ үе. Шал өөр ертөнц, шал өөр хүмүүс гарч ирээд байгаа байхгүй. Одоо энэ ухаалаг утас гэдэг юм чинь эднэрийг заачиж шин. Соёл гэж юм зааж, энэ хил ус гэж юм зааж, энэ гадны соёл, за Монголын соёлыг бол ер нь ховор штэ. Тэ? Одоо энэ дунд л одоо яг жинхэнэ одоо мөнх гайхамшиг гэж одоо энэ дүү шиг нөхдүүд, залуучууд одоо түүчилж Монголын өв соёлыг түгэж авчулдаг штэ. Энэ дээр маш олон контент, маш олон нэвтрүүлэг, маш олон юмнууд хийж одоо бүр YouTube руу хүчээр оруулдаг, Face руу оруулдаг. Соён гэгэрүүлэхийг биднэрт одоо маш хэрэгтэй. Би ч гэсэн одоо энэ тал руу маш их орж ажиллах хэрэгтэй байхгүй. Адгийн наад зах нэхэд хүүхдүүдэд одоо Монгол гэрээ яаж урах, Монгол гэрлийн эд хэрэгслийг одоо унших, тайлах, үл хэрээрээ хүмүүж өв соёлоороо өссөн. Гэхдээ нэлээд устгуулад, геноцид хийгдээд, алагдаад, талагдаад биднэрт ийм устгуулад бид нар ийм агуу өв соёлтой байна. Тэгэхээр энэ соёлын цаана үр хүүхдүүд зөв хүмүүжих гээд нэг ч гэсэн айл одоо жишээлбэл манай нүүдэлчдийн бяцлаглалын сургалтын дээр хамрагдсан хүмүүс нэг ч гэсэн айл гэр бүлгээ салахгүй авч үлдээж те нэг ч гэсэн хүүхэд өчрөлгүй хоцорч нэг ч гэсэн хүн сэтгэл зүйн гэмтлээсээ салаад нэг ч гэсэн хүн дотоод нөөц хүчин чадлаараа ажиллах боломжтой болж байна. Та мөн бас одоо энэ хайр 21 гэдэг зүйлөөрөө дамжуулаад те 21 аймагтай нэг ч гэсэн хүүхдэд нэг нүүр царайнд нь инээмсэглэл цацардаг те нэг ч гэсэн айл гэр бүл халуун дулаан гой хамт байгаасаа гэдэг юмсуудыг бодоос тэгээ явж байгаа бах те. Тэгээ ер нь бол хайр 2000 төсөл маань 21 аймагт 21 байшин гээд за энэ жилийн том амлалт баларсан. Одоо тэгээ эндээ хүрэхийн тулд автомашины суглаа явуулаад эхэлж байгаа. Албан ёсны эрхтэй, зөвшөөрлөлтэй. За энэ маань бол яг хаа зүгээр би Эрдэнэтэд сая нэг айлд байшин байж өгсөн. Тэгээ яг хаа тэн дээрээ онгороод хүмүүст комент хийж байгаад 21 аймагт ер нь 21 байшин барьчвал яа гэдэг ингээд ам алдсан. Тэгээ нэг ам алдвал барьж болохгүй гэдэг нэг миний зарчим байна. Заавал амлсан бол хүрдэг. Тэгээд
21 аймгийн Эрдэнэтэд ихнийх нь барьсан учраас дараа нь 20 аймаг болж байгаа биз. За 20 аймагт би байшин барихын тулд би 1 тэрбум төгрөг босгох шаардлагатай болсон. 1 тэрбум төгрөг босгохын тулд би нөгөө хүний өмнөөс гуйлах чинь нөгөө хандив тусламжаар 1 тэрбум босгоно гэдэг хэцүү бүтэхгүй. Тэгэнгүүт яг нөгөө янз янзын арга бодож байгаа юм л да. Тэгэнгүүт яг одоо автомашины суглаа явуулаад за автомашины чинь бол нэг хүн одоо 50,000 төгрөг орж байгаа. 50,000 төгрөг нэг хүн автомашинтай болчихно. Ёндоо аз ёндоо гэдэг бол хэнийг ч тойрохгүй. Аз сохор байдаг. Хинч хийж магадгүй. Дараагийнх нь хүн болохоор одоо сүүлийн үеийн iPhone Pro Max 16 юм уу нөгөө Fold 6 гэдэг утас хожно. За дараагийнх нь сая төгрөг, дараагийнх нь 500,000 төгрөг гэдэг ингээд 24 азтанг нэг машинаас тодруулж байгаа байхгүй. Тэгээд нэг машинаас хайр 2 муу төслийн дансан 5 сая төгрөг авч чинь 10 машинаас 50 сая төгрөг болоод нэг аймагт барих юм. Ийм төслийг ихлүүлсэн явж байгаа. Энийг бол одоо хэлхээс өөр арга байхгүй. Ягаад гэхээр хууль бус биш. Яг албан ёсны бүх юм ил тод шудраг явна. Тэгээд нэг суглаа нь бол одоо 50,000. Тэгээд 21 аймагт 21 байшин заавал барина гэдэг том амлалцсан. Баларсан. Одоо ард нь хүрэхээс өөр арга байхгүй. Тэгээ нэг гоё юм юу гэхээр магадгүй нэг хүн 50,000 төгрөг автомашин ажиллаа шүү дээ. За магадгүй чи хоцчлоо. Гэтэл чи яг зүгээр жишээ авч байгаа шүү. Чи өөрийн гэсэн одоо яг байр гэр байхгүй түрээсээр ингээ амьдрдаг байсан байж болно. За тэнгуү чи наараксыг хожлоо 50,000 төгрөг ёндоо. Тэгвэл чи машиныг зах зээлийн өмнөөс нэг ченж давчиад 10 сая төгрөг арай хямдхан өгөөд чи өөрийн гэсэн хашаа шунталж байгаа боломжтой. Тийм байна. Энэ өөр айгүй том хайр төгөөж байгаа байхгүй. Тийм байна. Хамгийн том юм л энэ байхгүй. Би тэгэж бодоод хайр өмд төслийг 21 аймагт 21 байшин гээ хийцээ. За тэгвэл ахаа энэ дэр чинь би бас нэг хайр оруулъя л да. Юу гэхээр танд үнэхээр яг 50,000 төгрөгийн хөрөнгө оруулалт тэгээд суглаанд ч оролцоод энэ хайр 2000 гэдэг төсөл төр оролцоод 50,000 төгрөг шилжүүлсэн хүмүүс төр би нэг удаагийн сургалтын эрхнүүдийг бэлэглэе. Вау. Яа нэ. Одоо 50,000 төгрөг төлөөд одоо хүмүүс одоо ингээд нэгэнд оролцож штэ суглаанд. Энэ оролцож байгаа хүмүүс төр би бас нэг удаагийн хөтөлбөрийн сургалт бэлгэлж чинь гэсэн үг. Бүгдэнд нь чи тэгээд үнэхээр 50,000 төгрөг төлсөн хүн болов. 1750,000 төгрөг л орно штэ. За тэндээс чи нөгөө нэг хүн 2-ыг ч юм уу 4-ыг ч юм уу авж байгаа тохиолдол байна. За тэнгүүд багаар утахад 1400 хүнд чи ирэх үгэн гэсэн үг шүү. Болно гэж үү? Зүгээр тийм. Асуудалгүй юу? Тийм бүгднийг нэг группт оруулаад би дотор нэг ойролцоогоор чухал нэг хөтөлбөрийн хичээлүүд тавьчихсан. Вау, баярлалаа. Янз чи өстө гоё ихгүй. Би энэ дэмжиж байгаа нэг хэлбэж ийм ихгүй юу? Тэгвэл та энэ их одоо би таны нэг нэвтрүүлэг дээр нэг хүүхэд байгааг бас нэг эмээ байдэн штэ тий. Хөрх юм. Эдрийг зөндөө үзчихсэн бохгүй. Тэгээд би туслахтаа арай өөрөөр тусландаа гэж бодож ирсэн. Гэхдээ нүүдэлчэд монгол хүн бохгүй. Цаана энэ яс цусанд нь мэдээлэл нь байж байгаа болохоор миний өгж байгаа мэдээлэлүүд илүү үнцэнтэй доторх төр нөөц хүчийг нь сэрэх тийм хичээлүүд байдаг. Тэгвэл одоо суглаанд жишээ нь 50 өндөр орсон хүмүүс бол бас өөрийгөө хэмбэ гэдгээ бас энэ дотор сүмсээ сэрээгээд авах маш том боломж. Дээрээс нь дахиад 2 суглаа явж байгаа. Шууд. Нэг нь болохоор нөгөө Парадо 23 онд үйлдвэрлэсэн 24 онд орж исэн 10,000 км явсан. Парадо 150 гээд маш гоё юм шиг. 2 машин зэрэг явж байгаа. Энэ 2 машинаас 10 сая төгрөг хайр хүмүүст төслийн наасан шууд автоматар орох хэвтэй. За энэ яг нөгөө нэг iPhone утас чи өөрөө 5 сая, дээрээс нь сая төгрөг гээд ингээд энэ хүчин зүйлүүд чинь бүгд нэмэгдчихэж байгаа учраас би бүх юм ил тод яриад яваад байгаа юм. Тэгээд ийм асуудалтайгаа манайхаа тэгээ хайр хүмүүст төслөө дэмжээрээ хамгийн гол нь өнөөдөр та ёндоо орохгүй байсан ч гэсэн буян хийчихэж байгаа байхгүй. Эсвэл та ёнд орчих юм бол амьдралаа шал өөр болгочих Монголтай. Янд орохгүй байсан ч гэсэнтэй адаглаа та сэтгэл зүгээ өөрөө шийдэх боломжтой болно. Одоо жишээлбэл таныг уурлахыг, баярлахыг та одоо жишээлбэл одоо нийт хүмүүстээр гудамжаар явж хахад бусад хүмүүс шийддэг байхгүй юу? Та одоо жишээлбэл зургатны удирдлага шиг хүн болгон сэтгэл зүйн одоо яахыг чинь хүмүүс таараад өгсөн байгаа гэсэн. Тэр удирдлагуудаа өөрийнхөө гарт авна. Ямар ч гэсэн сэтгэл хөдлөл чинь хэн уурлаж, хэн баярлуулахыг та өөрөө шийдэж чаддаг болно. Одоо энэ сургалтанд хамрагдсанаа. Одоо ялангуяа нөгөө нэг суглаанд оролцож байгаа хүмүүст өгж байгаа боломж нь гэсэн үг. Гэхдээ нэг машиныхаа суглаанд л өгж байгаа шүү дээ. Дахиад нэг машин байгаа шүү дээ. Ер нь л тэгэхээр ч одоо бараг 4-5 мянган хүн чи ирэх өгнө гэсэн үг байхгүй. Тэр хүн одоо ингэж штэ хараа ах одоо ингэж байгаа байхгүй юу? Нэгэнт тэр хүн суглаанд оролцож байгаа нэгдүгээрт мөнгөө ингээд. Тэгээ суглаанд оролцож байгаа зөвхөн өөрийнхөө төлөө биш. Энэ нэг хайр 2000 гэд байгаа нь 21 аймагт баригдах
байшингийн төлөө оролцож байгаа хөө. Бид нар нэг тийм сулаанд бас ч юм одоо ингээл хожичээ гэдэг ганцхан сэтлэр биш. Тэр энэ хүмүүс бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх гэсэн үг. Тийм болохоор буцаагаад энэ сэтгэл нь хоосонгүй байхгүй. Аягны яриа өдөртөө гэдэг шиг буцаагаад энэ хүмүүст 10 удаагийн одоо видео хичээлж байд юм уу? Тавихад нэг тийм асуудал биш гэсэн үг. Баярлалаа. Өстой маш том хөрөнгө. Оюунд нь хөрөнгө оруулаад байна шүү дээ чи. Тий. Тэгэхээр өстой бүр манай суглаа бол ямдороод эхэллээ. Тэгээ би нөө өдөө хүртэл таныг юу гэдгийг чинь бас мэдэх болохоор хаа. Нөө үнэн худлын дэнс гэдэг чинь үнэн гэж юу хэлээд нэхэр үйлцсэн зүйл чинь үр дүн гаргасан зүйлсүүд чинь бүгд үнэн. Өдөө хүртэл би таны хийж байгаа юмнууд чинь хараад та сэтгэл зүрэх, оюун санаа юу ч болж ирсэн ингээл ганцаараа хүртэл яваалтай явж ирсэн чинь мэдэх болохоор хаа. Дээрэс нь юг худал гэдэг вэ гэхэлэр хохирол гаргасан бүх зүйл худал гэж байгаа. Өнөөдөр та тэгж айхтар уул ус өх орныг хохироож байгаа хүмүүсийн эсрэг явснаас биш өөр юм байхгүй. Тэгэхээр та өөрөө үнэн худлын дэнс гэдэг нэрэндээ байдаг болохоор хаа. Дүн бас те бас нэг бас хайрлаа. Бэлгэлмээр шүү дээ те. Огсч шүү дээ. Тэгээд нөгөө нэг юу ярихгүй юм уу? Өргөө тэрийг яах юм? Тий нэр энэ 21 аймагтаа одоо бас ингээд нэг гэрнүүд ингээд одоо байшингуудыг барьна гэж штэ. Явандаа хоёлоо хэрэгцээ чадвалцээ ард түмэн одоо дэмжүүлцээ 21 аймагт та нэг удаадаа одоо спел айлд тэ байшин барьж өгөөд нийт бусдууд нь бас нэг тийм хоцорж байгаа мэдрэмжийг авч байгаа шүү дээ. Үндсэндээ энэ бүх ядуучуудад хойлоо юм уу хэцүү байгаа Арангаад барьж өгнө шүү дээ. Арангаад. За арангаад нэг айлд байшин барьж өгнө. Мэдээж бүтэн хүнчин ч юм уу эсвэл хагас хүнчин ч юм уу тийм айлыг сонгож өгнө. Тий. Тэгэхээр ойлоо бүх хүнчин хүмүүс дээр очиж тусалж ажиллаж чадахгүйгаас хойш нэг тийм аймаг болгонд нэг тийм язгуур өв соёлын нүүдэлчдийн өргөө байдаг бол тэнд нэг ч гэсэн хүүхэд орж ирээд зөв боловсролыг зөв соёлоо аваад тэнд нэг бэлгээгээ биллээ те бас нэг морин хураа тоглолцоораа ч юм уу ийм гоё одоо тухайн аймагтаа ч юм уу хамтраад тухайд байдаг одоо Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүстэйгээ хамтраад гоё өв соёлын өргөө барих юм бол олон хүмүүст хөгжтөө болов гэж би бол бодож байна. Тэгвэл ойлголоо. Архангай аймагт за хайр орон төслийн нүгээс байшин барьлаа. За мөнх гайхамшиг болон хайр орон төслийн зүгээс одоо нэгсэндээ чи тэр хамт гэсэн үг шүү дээ. Дахиад өв соёлоо тээх нөгөө бие биелгээ одоо нэгсэндээ соён гэгэрүүлэх урлагийн гэр барьж өгнө гэсэн үг юм тийм үү? Соёлын өргөө. Соёлын өргөө. Тэгэхээр Архангай аймагт хоёр том зүйлийг л бий болгох чинь гэсэн үг шүү дээ. Дараа нь дархан тэгэхэд хоёр том зүйлийг ингээд хамт яваад иж болно. Гэхдээ энийг ард түмэн дэмжээд тэрийг хоёулаа дараа нь хоёр тусдаа болгоод за дараа нь хоёулаас дахиад одоо найзууд маань ингээд за мөнх гайхамшигтай дахиад ярилцаад энэ талаар ингээ ярья гэдэг ийм саналууд өгөх юм бол хоёулаа чамд бол ярих сэдв бол мундахгүй их байгаа. Одоо ингээ юу бүтэн цаг болчлоо. Ярих юм их байна, асуух юм их байна. Тэгээд хүмүүс маань хүсэх юм бол хоёулаа дахиж уулзаад хоёулаа дахиад 2 3 4 мөнх гайхамшиг гэдэг хүн 10 цуврал өнөөдрийн энэ сэдвүүл 10 цуврал ингээд орцсонч болно шүү дээ. Тийм бол. Тэгэхээр асуудал байхгүй. Тэгээд үзэгчд маань өөрсдөө юу хүснэ биелнэ. Хамгийн гол нь өнөөдрийн энэ нэвтрүүлгийг шинээр нэгдэж байгаа хийж эхэлж байгаагийн давуу тал юу гэхээр заавал олонний танил хүмүүсийг оруулж ийл нөгөө асуугаад ярьдаг биш. Зүгээр жирийн ажиллаа хийж байгаа, жижигхэн бизнес эрхлэх гэж байгаа, хичээж байгаа, амьдралын төлөө тэмүүлж байгаа, бас ингээд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн хүн бүхэнд Монгол улсын иргэн бүхэнд нээлттэй гэдгийг би ялбарсан. Энэ маань өөрөө цензургүй нэвтрүүлэг байхгүй. Ямар ч шат байхгүй. Та ороод ир хамаагүй ороод хоёулаа сайхан ярилцъя. Үнэхээр л та одоо хичээж байгаа өөрийн гэсэн одоо бодит хөдөлмөрөөр хичээгээд явж байгаа хүн бол шүү дээ. Ямар нэгэн халамжийн бодлогод горилж суудаггүй амьдралынхаа төлөө хичээдэг хүн мөн бол гэж байна. Тэгээд бас зөв гой санаачлаг гаргаад тэрийгээ сурчлаад жишээ нь утаагүй болох гээд тэ утаагүй болох гэж төгжрлийг ингэж шийдэж болно. Эсвэл одоо юу гэдэг гой Монголд одоо аяг шаазан хийдэг ч юм уу эсвэл урц муц бүтээсэн ч юм уу бүхэл зүйлийг монголчуудын сэтгүүл агуу штэ. Энийгээ хийгээд олон түгээхийг хүсчихвэл манай нэвтрүүлгийг орж иж болно. Асуудалгүй. Бид нар өөрсдөө одоос бол яг улс гэж яг юу хэлээд байгаа юм? Төр улс гэж яг юу хэлээд байгаа гэдэг ухагтхуун маань ялгаатай зөрүүтэй байгаад. Жишээлбэл та улс гэдгийг яг юу гэж ойлгодог вэ? Улс гүрэн тусгаар тогтнол. Улс гэдэг тусгаар тогтнолсон улс гүрэн л гэж бид гэж ойлгоо шүү дээ. Монгол улс гэхэр чинь тий. Зөв биз дээ. За тэгэхээр хоёлоо одоо самбар байвал самбар дээр би танд нэг сайхан тайлбарлаа. Асуудал байхгүй самбар ярэ.
IT Mart-ийн хамт олонны бэлгэлсэн самбар биш. За наад дээр чинь ухаалаг самбраа нач одоо бүх юм өдөрдөн. Шууд Эй. энэ зурагт та фэйсбүүкээр гаргацсан юм. За ингээ миний фэйсбүүк явуучих юм дээр. Оо за. За. Чи самбар гэсэн те. За тэгээ манайхаа энэ фэйсбүүк одоо чи битэрийн нэвтрүүлэг фэйсбүүк дээр бүтэн тавигдахгүй. Энэ орхон тул өнөө өдрийн дэнс гэсэн YouTube хаяг дээр тавигдана. Энэ дэр чи одоо нөгөө фэйсбүүк YouTube хаалгаад шинээр нээсэн 3800 хүнтэй. За энэ нөгөө миний хийдэг өнөө өдрийн дэнс нөгөө газар шороо мураа гэл нэвтрүүлгүүд орцсон юм чаа. За энэ хаягн дээр манайхан subscribe дараарай. Энэ subscribe гэдэг энэ чинь их чухал шүү. Тэгээ энэ дээр дараад нэг дээр. За энэ самбар гэсэн те. За. Оо лааж. За. Одоо ингэ шууд бичих юм уу те. Одоо чи зураг зурсан ч болно. Энэ бол IT Mart-ийн хамт олон бэлгэлсэн шүү. Баярлалаа IT Mart. За тэгэхээр бид нар үндсэндээ за яг улс гэдгийг яг юу гэж ойлгох ёстой юм те. За хамгийн анх одоо жишээлбэл отого омог аймаг дөнгөж хүн үсэж байгаа ч юм тэр цаг үеэс эхлээд нэг зүйл байгаа байхгүй. Хоёлаа ингээд нэг үгийг уншаад үзчихье. За. За энэ хоёр үг байна те. За. Энэ хоёрыг нийлүүлээд унштай хаа. Улс болж байна тийм үү? Улс буюу улс. За улс уул байна. Уул буюу газар нутаг. Газар шороо бидний нөгөө нэг тэмцээд хайрлаад хамгаалаад байдаг ус. За энэ дээр одоо хэдүүлээ нэг хэдэн улсууд нийлчихэд нэвтрүүлэг хийгээд байна шүү дээ. За. Мөн хэдэн улсууд гэж ярьд хэдэн улсууд нийлчихэд. За энэ болохоор ард түмэн гэж байгаа. Улс гэдэг нь ард түмэн болж байгаа юм уу? Тий өөрөө ард түмэн хүн байж иж ус гэдэг ухагтхан гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ард түмэн уул ус эдгээр маань өөрийн гэсэн хил хязгаартай буюу 5 цохоор тогтнолтой. Хилийн цохоор тогтнол. За ахуун цохоор тогтнол, тархин цохоор тогтнол, засгийн цохоор тогтнол, цусан цохоор тогтнол гэдэг 5 цохоор тогтнол байж байна. За. Энэ 5 цохоор тогтнол хангагдаж байж тухайн улс зөв оршин амьдрах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ 5 цохоор тогтнол алдагдсан. За буюу хилийн цохоор тогтнол өнөөдөр гээл хил нааш цаашаа юм тийм. Энэ бол алдагдах тал байгаа. За. Гэтэ нэгдсэн үндэсний байгууллагын үгээр бол хилийн зурус хил алдагдах боломжгүй гэж яриад байдгийн. Гэхдээ яг зүгээр одоо бас хэцүүтэй. Хилийн цохоор тогтнол бол үндсэндээ бол эрчүүдийн үүрэг цэрэгт явах. Цэргийн албахах гих мэтлэн. За улс орон ямар нэгэн халтах, дайтах, айцсгүй. Гэл хин дуртаа нь орж ирээд алаад халаад байлждаггүй. Тийм одоо тусгаар тогтнолыг хэлээд байгаа. Хилийн цусгаар тогтнол. За ерөнхийдөө би танд энгийнээр тайлбарлаж чинь гэсэн үг. За цусан цусгаар тогтнол гэхээр бидний эрүүл ундам, эрүүл амьдрал гих мэтлэн. За үүгээр дамжуулж би тань зөвхөн нэг товчхон юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ ард түмэн нь өөрсдийнхөө дундаас одоо энэ хэдэн улсууд нийлээд өөрсдийн гэсэн хил хязгаарыг тогтоогоод оршин амьдрахыг бий болгоод хоорондоо зөв ийм хууль дүрмаар зогтсон амьдрья, ийм хууль дүрмийг санаачлаа гэд хэдэн хүмүүсийг өөрсдийнхөө төлөөлөл болгоод улс төрд сонгоод байгаа байхгүй юу? За одоогийн 126. Тийм одоогийн 76 126. За энэ хүмүүсийн одоо сэтгэлгээ, ёс суртахуун, ухамсар нь ямар байгаагаас эднэрийг сонгодог гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийн сонгож байгаа хүмүүс нь эднэр ихгүй юу? Тэгэхээр бид нар өөрсдөө төр улс төрийн мэдлэггүй байгаад байна. Өөрсдөө бид нар яг энэ улс төр гэдэг зүйлийг, нийгэм гэдэг зүйлийг яах юм? Ямар оролцоотой? Хувь хүн өөрөө яг ямар оролцоотой юм? 13 дугаар зууны үед бол нэг хүн өөрөө төр ихгүй юу? Сэтгэл зүрх, оюун санаан дотор өцсөнд нь төрнө. Айлын төртөө байсан байгаа. Нэг айлаас тухайн улс төр хамаардаг, төр улс хамаардаг. Тэгэхээр бид нар өөрсдөө төр улс гэхээр тэнд нэг ордон дотор байдаг 126 хүмүүсээр төсөөлөд байгаа болохоор энэ хамгийн том алдаа болоод байгаа. Тэгэхээр би өнөөдөр яг ямар байна? Би тэнэг байна уу, мангар байна уу? Би дорой байна уу гэдгээс шалтгаалаад нэг 100 тэнэг уралцаад байгаад нэг тэнэгийг урдаа гаргана гэдэг шиг тий. Бидний өнөөдөр байгаа байдал юм. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө дотооддоо хөрөнгө оруулалт гэж жинхэнэ би яг хин Монгол хүн гэж яг хэнийг хэлээд байгаа. Түүх гэж яг хэнийг хэлээд байгаа. За түүх гингууд бид нар одоо өнгөрсөн фактуудаа л яриад байгаа. Чингис хаан их Монгол улсыг байгуулжээ. Тэдэн он тэгжээ ингэжээ. Эдгээр бүгд фактууд. Яаж тэрэнд хүрсэн юм? Тухайн одоо цаг үеийн ард түмний ёс суртахуун ямар байсан юм?
Тэмүүжин хувь хүнийхээ хувьд ямар байсан, сэтгэлгээ нь ямар байсан, зан төлөв юу мэддэг, юу чаддаг байсан гэдэг талаар ерөөсөй байхгүй байгаа байхгүй юу. Тэгээ тийм байгаа болохоор бид нар өнөөдөр хэн гэдгээ мэдэхгүй. Хаанаас явж ирсэн, одоо хайчих гээд байгаа юм. Энэ бүгдийг мэдэхгүй байгаад байгаа болохоор өнөөдөр бид нар яг нэг юм төөрцөн шиг, төөрцөн сарамгчин шиг ингээл тал руу өссөн байдал та. Тэгэхээр энийг ярихаар би танд бүр тусдаа хичээл орчих гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр дараагийн хоёлоо одоос бил нэвтрүүлгийн цаг одоо цаг гарan болцсон байна гэж байгаа юм чинь ерөнхийдөө энийг үзэж байгаа хүмүүс одоо надаас танаас бид бүгдээс бүх зүйл хамаарч байгаа шүү. Өнөөдөр улс төрд ямар хүн гарч ирэх нь мөн дээрэс нь хин Монголын газар нутгийг яаж хохирох нь бид бүгдээс шууд хамааралтай. Яг одоо би хийж чадхаал дор бүрнээ сэтгэл зүрхнээс Монголоо гэд үг дээдсээ өр хойцсоо гэд хийж эхлэх шаардлагатай гэдэг уриалгыг тамхих гад нэг богинохон яриа хийчлээ гэсэн. Дараа энэ талаар дэлгэрэнгүй. Иргэн болгон улс төрд хүртээмжтэй, хариуцлагатай байхын тулд эхлээд өөртөө чадахжуулж, оюун санаагаа тэлж, мэдлэг боловсралтай бол юу юуны тухайн төрөлгөө бэлэнчлэх сэтгэлгээ гуйлах авахын цомдонтой тий бүх хүч дандаа авах гэж тэмүүлдгээс болж бид нэр өнөөдөр утаандаа хордоод одоо төгжрэлтэй стресстэй нэг нэгээр ингээд чад хийсээргээд монголч байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгээд дээрээс нь одоо миний нөгөө байнга хэлээд байгаа аль нэг харь гүрний колон өмч ус болоход маш ойрхон болсон байна. Ялангуяа дээшээ гарсан хүмүүс бэлэн мөнгө аваад ер нь зарж үрчийн. Одоо ард түмнээ ч юм уу бүх юмыг зарж штэ. Мөнгөний төлөө. Инхээр мөнгө гэдэг юм амьдралын нэг номер хизээж биш байхгүй. Ууг нь бол тий. Одоо тэгвэл нэг номерт мөнгө болчиход байна. Энийг л болох хэрэгтэй. Энэ оюун санаагаа өөрчилж. Одоо бид нар эндээс энэ хүмүүсийг сонгосоод энэ орон зайн сав нь өөрөө бохирдсон байхгүй. Ийш одоо араас нь яаж сайн хүн оруулаад нэмэргүй болцсон. Ягаад гэвэл энэ саваар ороод гарах юм бол тухайн хүн нэр хүндээ алдна. Тухайн хүнийг яаж баална. Ягаад гэвэл тэр аяг нь тэр сав нь аль хэдийн бохир байгаад байгаа болохоор яаж орсон нэг хонглоор орно гэж яриад байгаа шүү дээ. Одоо нус төрийнхний чинь. Тэр хонгол руу зөв хүн оруулсан ч одоо нэмэргүй болцсон гэсэн үг. Тэгээ одоо яах ёстой юм? Тэгэхээр энийг ер нь бол яваанда ард түмний ёс суртахуун мэдлэг чадвар нь нэг суур хэмжээндээ хүрээд тэрний ард дээр тогтолцоогоор нь бүх юмыг өөрчлөхөөсөр аргагүй болцсон гэсэн үг. Энэ тогтолцоо өөрөө буруудсан. Энэ хууль дүрмнүүд бидний хуулиуд биш, бидний төлөө хуулиуд биш болцсон гэсэн үг. Дээрэс нь одоо нэг хүн гарч ирээд аварчих гэдэг сэтгэлгээгээ бид нар болох хэрэгтэй. Зөв ард түмэн ёс суртахуунтай ухамсартай байж тэр дундаас удирдагчийг таних мэдлэгтэй нүдтэй байх хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр алт чулуу хоёрыг бид нар тархины мэдлэгээр ялгадаг байхгүй юу? Гэдэг шиг сайн удирдагчийг ялгах бид нар тархины мэдвэл зохион суйртай байх шаардлагатай болж байгаа. Өнөөдөр бид нар сайн удирдагч гараад ирсэн ч дахиад Чингис хаан төрөөд гараад ирсэн ч бид нар одоохондоо танихгүй. Ягаад гэвэл бид тэр нэгээл байхгүй болох чинь тэр мэдлэг байхгүй гэсэн. Тэр алчулуу байхгүй. Ялгаж салгадагтай адилхан тийм мэдлэгтэй болсон хойно Монгол дэвшин, дээшлэн сайхан болно. Мөн үү? Олж харах одоо уг нь бол боломж хүн болгонд байгаа. Гэхдээ боломжийг олж хардаг нүд хүн болгонд байхгүй. Ягаад гэвэл тархинд нь тэр мэдлэг чадвар туулал туршлага байхгүй. Тэгээ өгдийнх нь түүх нь байхгүй, тэнгэр нь байхгүй болохоор. За тэгвэл хоёлоо дараа нь хоёлоо гой бүр том сэдвэр яриад чи ер нь баг манай үзэгчдэд баг ингээд гой хичээлээ лекц ороод ингээд нөгөө нэг суглаанд орж ирсэн хүмүүстэй. Тэхүү. Тэгээ. За баярлалаа. Тэгээд ярих юм маш их байна. Асуух юм их байна. Тэр урилгын хүлээ авч хүрэлцэн ирсэн дүүдээ маш их баярлалаа. За язгуур брендинг одоо энэ дээл хийдэг залуучуудад баярлалаа. За IT Mart гэдэг одоо энэ сайхан ухаалаг дэлгэцийг бэлгэсэн компанийханд баярлалаа. За хайр хоримт төсөл 21 аймагт зохион байгуулж байгаа Орхон Туул баярлалаа. Танд бас баярлалаа. Тэгээд хайр хоримт төсөл одоо 50 минут төгрөгөөр суглаа авсан хүн болгонд одоо энэ Монгол хүн байх сүнсээ өөрийн одоо олох зөв өөрийгөө удирдах одоо Монгол хүн өв соёлоо бас мэдэх чадах бүх юма одоо ингээд таних Монгол хүн байх бүх сургалтыг үн төлөвлөгөө нэг сургалтыг үн төлөвлөгөө өгөхөр болсон бүх гайхамшиг дүүдээ маш их баярлалаа. За баярлалаа. За амжилт. За баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр угаасаа үзэгчд маань хүсэх юм бол хоёулаад ороод
сайхан сэдв яриад за Facebook дээр санал асуулга яваад за энэ сэдвэр орыг хүмүүс дэмжих юм бол хоёлаа ороод яриад энэ нэвтрүүлэг бол чөлөөтэй. Үргэлж миний нэвтрүүлэг үе талга чамд нээлттэй. Одоо тэгээд чадхаараа би нэгээ дэмжиж залуу үеэ за бас дээшээ үеэ зөв тал руу залж ухааруулах талаар те эх орондоо эзэн шиг эзэн Монголдоо эзэн байх те Монгол хүн монголоороо байх энэ соёл хамтраад зүтгэцгээе. За ингээд өнөөдрийн ленс нэвтрүүлэг одоо олон жил завсарсны үндсэн дээр өнөөдөр ингээд анхныхаа дугаараа мөнх гайхамшиг дүүгээ оруулаад сайхан ярилцлаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр босоох Монгол төрийн бас байгууллагын одоо тэргүүн Чого гэж нөхрийг одоо өрн залж байна. Тэгээд Чоготой одоо удахгүй уулзаа та бүхэн. За Чогоос асуух юм чих байна. Гадуур хил ам чих байгаа тэр бүхний бүгдийг асуухыг хичээе. Тэгээд аль болохоор өнөөдрийн нэс та бүхэнд эфирээ таслахгүй байнга хүрэхийг хичээх болно. Дараа уулзлаа түр баяртай.